ганцхан сонголттой байх үед яг тэр сонголтоо ингээд багт юм байна. Маш олон сонголттой болохоор хүн яг ижилхэн ингээд ямар ч сонголт хийж чадхаа болчтой юм байна. За өдрийн мэнд. За манай шинэ подкаст өнөөдрөөр эхэлж байгаа. За тэгээд манай подкастын маань нэр болохоор Онтай подкаст гэж байгаа. За тэгээд манай өнөөдрийн хамгийн анхны зочноор баяр цэцэг за хүмүүст мэддэг нь болохоор Белла гэж мэдгдсэн зочин маань хүрэлцэн ирсэн байна. За тэгээд бидний одоо зорилго маань ер нь бол Онтай подкастын зорилго маань гэх юм бол одоо энэ ер нь амжилттай яваа бизнесүүд болон одоо карьерийн одоо амжилтанд хүрсэн хүмүүс маань за үргэлж юм одоо байн амжилтанд ерөөсөө шат болгондоо хүрж яваагүй бас унж боссон зүйлүүд байдаг, өөрийнх нь зарчмууд байдаг. Тэр зарчмууд нь ер нь яг юу юм түлхэж болж тухайн карьерт хүрэж ирсэн бэ гэдэг одоо илүү тэрийг нээх гэж ярилцж байгаа. За тэгээ манай хөтлөгч маань болохоор Тэмүүлэн. За Mongolia Talent Network, за Worky буюу одоо хүний нөөц консалтинг, менежмент, технологийн одоо салбарт төвчилэгч байгууллагын гүйцэтгэх захирал хөтлөгч хийж байгаа. За миний бие болохоор Бимба. За Монгол дахь Meta буюу Facebook-ийн борлуулалтын албыг төлөөлж байгаа клиент партнер байгаа. За тэгээд Белла маань илүү одоо дэлгэрэнгүй танилцсан. Тэгээд би бол одоо ерөөсөө айгүй маш товчноор танилцуулж мараа. Маш авьяаслаг өдөрдөгч бүсгүй орж ирсэн байна л гэж танилцуулмаар байна Беллаг. Тэгээд Белла болохоор бас өөрийгөө илүү бас дэлгэрэнгүй танилцуулаарай. Танилцахтаа илүү бас тийм нэг бүр одоо багасаа ер нь явал зүгээр бах те 10 жил ер нь хаанд өгсөн. Тэгээд энэ одоо их сургуулийн хаанд өгсөн гэх мэт тэрнээс эхлүүл аягүй зүгээр шүү те. Тэгээд бид хоёрын бас анхны дугаарт хүрэлцэн ирсэнд баярлалаа. Баярлалаа. За. Танилцуулах хэрэгтэй тий. За анхныхаа дугаартаа бас өрсөн маш их баярлалаа. Намайг Белла гэдэг. Тэгээд 10 жилийн болохоор би сан сургууль төгсөжсэн. Тэгээд илүү шинжлэх ухаан, тоо, англи хэлнийг үнзгэрүүлсэн сургалттай. Тэгэж нөгөө хүүхдүүд ингэж тэгж сууж сургадгаараа маш их тийм алдартай сургууль. Санд. Тийм, санд. Ер нь айгүй тийм барьдаг, хичээл хэлэгдэг, яг суулгадаг, даалгаврыг нь хэлэхгүй бол гаргадаггүй тийм сургууль байсан. Тэгээ манай захирч бүр ингээ юуныхаа ерхийн шалгалтанд одоо нөгөө ерхийн эрдмийн шалгалтанд ордог шүү дээ 10 жилээ төгсгөөд. Тэгэхэд чи бүр сургуулийн гадна талын нөгөө хаалгыг ингээ түгжээд орой болгон 6 хүртэл яг бүх тоогоо бодож дуусчиж гар гээд. Тэгээд тэрнийхээ өвчин манай анги бүр улстаа нэгтж агсаад бүгд 800 өгсөн шалгалт болгоноор авч яасан. Тэгээ одоо яг зүгээр нөгөө харж байхад сүүлийн үед бол ингээл хүүхдийг шахаж болохгүй ч гэх юм уу илүү хүүхдийг ингээд сонсохтой амар тийм нөгөө нэг хүн төвтэй тийм боловсралтай болсон байна шүү дээ. Гэхдээ нөгөө талдаа бас ингээд нөгөө сууд сурахын давуу тал гэж бас би байна гэж хараад байгаа. Ялангуяа 90-ад оны залуучуудад те ямар нэгэн одоо ажлын байран дээр ингээд тийм хэцүү хүнд бэрхшээлтэй зүйл байлаа гэхэд ёо би ядраад байна эсвэл энэ ажил ингээд амар сонирн байна гэд ингээд хаяа явчихдгүү дуртайч дургуйч яаж хийж байгаа л тэрнийг махраад ингээд хийж чаддаг. Урт хугацаагаар бас ингээд суух төсвөр төвчээртэй юм уу гэж бас боддог. Тэгээд их сургуулаа болохоор би Монголд Гитэмсийг төгсөжсэн. Тэгээ оюутан байхдаа Испани Мөрси хотын их сургуульд бас оюутан солилцоогоор сураад магистр бол би юунд хийжсэн Лондонгийн Изааны драмын төв одоо драмын төв сургуульд кино жүжигчнэр хамгаалж ирсэн. Дали. Беллас дахиж байгаа нөгөө лавшуулаад асууж ийм одоо санд гэж чинь одоо ер нь бол математикийн сургууль гэж явдаг шүү дээ. Тэгээсээ Беллагийн өөрийнх нь хэлдэг шиг багш нэрсэн айгүй нэр чанга юм суулгад сургасан юм багш нар байгаа даа тий. Тэгэд яг ийм сургуульд орцоо мэдээж ээж бас нөлөөлөл хэлгүү дээ тий. Энэ сургууль ийм гэр бүлийнх нь ер нь бэкграунд нь илүү ийм шинжлэх ухааны тал руугаа байд юм уу эсвэл сургуулийн хүмүүс байгаа юу? Манай болохоор тийм одоо инженери эдийн засагч хүн байсан. Тэгээ маань 4 жил бас бурхан болсон. Ээж маань болохоор их сургуулийн одоо багш профессор. Тэгээд хүний нөөцийн чиглэлээр хичээл заадаг. Тэгээд ер нь бол тэр чигээр академик суурьтай гэж хэлж болно. Тэгээ манай өвөө бас одоо бүр дээр үед анх удаа одоо халахын анхны бичээч бас байсан байлээ. Яг гоё бичээч гэдэг Монгол бичгийг бичдэг хамгийн анх бичиг сурч эхэлсэн бичиг сураад тухайн үед одоо нөгөө төв засаг захиргаандаа ингээд одоо бичээчээр ажилладаг байсан. Бүр 10 эдхэн наснда бичээчээр ажиллаж эхэлжсэн гэдэг тийм түүхтэй.
Тэгээд тийм учраас сургууль дээр очиод нэг багш нараараа базуулаа гэртээ очиод ээжигээ базуулаад тэгээ манай ээж чи бүр гэрийн даалгавраа хийхгүй хийж иж унт гэд тэгдэг. Тэгээ ингээд заримдаа залхуу өрхлөөр ингээд ширээгээд ирэлж унтаж унтжсэн гэрийн даалгавраа хийгээд дууссан гэж орилоо унтдаг гэсэн. Жохон нэг 30 минут болчиход. Тэг бүр амар тийм ер нь одоо бодоход 10 жилдээ бүр айгүй ер нь их базуулсан байлээ. Тэгээ тэрнээс сурсан одоо суур хүмүүжил бол одоо өнөөдрийг хүртэл яг надад явж байгаа. Сайн талаар. Тийм байна. Буруу гэх юм байхгүй тэр нь амар сонирхолтой санагдсан байхгүй юу. Бэлагч одоо монголчууд маань ер нь тэгчтэй л мэдчихэж байгаа те энэ одоо урлагт Монголыгоо түүжэлж авч байгаа басгүй гэл те. Тэг яг ийм одоо ийм шинжлэх ухаанч ер нь гэр бүлээсээ өөрөө одоо мэргэжлээс ингээд өөрчилсөн байгаа байхгүй те. Тэр өөрчлөлтүүд нь бас гэр бүлийнх нэг тийм таатаа хүлээж авч байгааг л тухайн үедээ те. Юу аим болсон. Чи хичээлээ хийх. Амар активч гэрүүлж штэ те. Тэгээд угаасаа ингээд сандад сургуул одоо тэр чиглэлээр сандад сурах нь ч аргагүй юм байна угаасаа. Тийм тэнгуүдээ одоо их сургуультай мэдээж бас юуны чиглэлээр явсан байх уу? Маркетингийн чиглэлээр, маркетинг бизнес удирдлагын чиглэлээр сурч ирсэн. Гэхдээ яг нөгөө мэргэжил сонголтын тэр процесс бол бүр айгүй тийм толгой ирмээр процесс байсан. Маш хэцүү яа гэх юм бол хүн яг ямар мэргэжил сонгохоос хамаараа түүний амьдрал ерөөс ингээд баруун тийш явах, зүүн тийш явах, урагш явах, хаашаа явах бүх амьдрал нь шийдэгдэх гэдэг байгаа байхгүй тий. Би магадгүй эмч болвол би тодорхой өөр хэмжээний комьюнититэй болно. Бизнесийн удирдлагаар явах юм бол өөр хэмжээний комьюнититэй болно гэх юм уу. Өнөөдөр яг аль салаа замаар алхахаас хамаарат би 10 жилийн дараа 20 жилийн дараа хаана байна гэдгийг ингээд шийдэгдэн гэж бодохоор тэр ингээд аюу амар сонголт надад санагдаж байсан. Тэгээд би ч 10 жилдээ байхдаа 10 дугаар ангидаа хим физик биологи олон улсын олимпиад Монголоо төлөөлж оролцоод Индонезийн Жакарта хотод тэгж очиж оролцож ирсэн. Тэгээд тэгсэн манай ээж намайг яг нөгөө эмч болно гэж очихгүй. Өө яста биологи химдээ сайн, физиктээ сайн энэ яг шинжлэх ухааны хүн болох юм байна гэд. Тэгтэл тэр бол нөгөө эмч болох бол манай ээж мөрөөдлөхгүй. Би эмч болох байсан юм гэдэг мөрөөдлөө одоо охиноороо биелүүлнэ гэдэг нь тэр хүний мөрөөдөл. Тэгтэл би нөгөө ингээд цус харахлаар ингээд салгалаад байдаг. Би бол хизээч эмч болох хүн биш байхгүй тий. Тэгээ яг эмч болохгүйгээд эмч болно гэл ингээд гэрээр чи ингээд дайм болж байгаа шүү. Тэгээ намайг биологийн шалгалтанд нөгөө оруулаад тэгэхээр би биологийн шалгалт нэрээ ингээд юу ч хийхгүй унтаад хоос өгөөд одоо 0 оноо гэдэг чинь тухайд 200 оноо авдаг. Тий. Одоо тэгээ 200 оноотой хангаах намайг угаас авахгүй мэй чинь. Тэгж амар тийм зөрүүдсэн. Тэгээ бас тодорхой хэмжээнд бас энэ зөрүүд зан чанар бас айгүй нөгөө нэг амжилтанд хүрэхэд ингээд нөлөөлт юм болов уу гэж боддог. Яа тийм бол хүн нөгөө дотоод сэтгэлийнхаа дуудлагыг бас маш их сонсох хэрэгтэй юм шиг санагддаг. Надад бол жоохноос эхлээл ингээд тодорхой хэмжээгээр ингээд нэг тийм урлагийн хүний ч юм уу эсвэл одоо ямар нэг юм танин мэдэх тийм одоо креатив мэдрэмж үргэлж байсан байгаа байхгүй юу. Жишээ нь одоо юу гэдэг чи би жоохон байхаас эхлээд эсвэл сансрын нисгч болно гэж боддог байсан. Эсвэл кино найруулагч болно гэж боддог байсан байхгүй. За. Тэгээд тэгсэн чи яагаад ч юм ингээд би хизээч одоо манай сургуульд ингээл урлагийн чиглэлийн хичээл орж байгааг урлагийн үзлэгч болж байгааг бүр цэвэр академик сургалттай байсан. Одоо бол манай сургууль болдог болсон юм шиг байлээ. Тэгээд тэгэхэд яг төгсөнгүүтлээ би урлагийн хүн болмоор байна гэхэд надад ямар ч урлагийн бэкграунд байхгүй, гэр бүл урлагийн хүмүүс байхгүй тий. Тэгээд урлагийн хичээл үзэж байгаагүй яаж болох нь ингээ амар тодорхойгүй. Тэгсээр нэл ингээл болмоор байна гэдэг нэг тийм сэтгэлийн дуудлага байдаг гэсэн. Тэгээд би төгсөөд 10 жилээ төгсөөд кино найруулагч болно гэд тэгсэн чинь нөгөө Сwiss Kutz-ийн шалгалтнаас ингээ хоцорсон. Тэгээд тухайн үед чи манай ангид чинь л эсвэл Америк явж тэтгэлэг аваад суур эсвэл Мессидийн зэгт орох гэдэг нэг тийм юм байлаа. Тэрээс Мессид яг л нэг үе яг л тийм байсан. Яа би л яриг таслаа. Одоо нэг кино найруулагч болно гэж бодог. Гэхдээ яг тухайн 10 жилийн хүүхдүүд яг ямар мэргэжил байдаг гэдгээс мэдэхгүй шүү дээ. Сайн мэдэхгүй шүү дээ. Тэнгүүд тэрийг бас нэг мэдүүлчихсэн хэсэг юмуд байгаа даахгүй тий. Найз нөхдөд тэрийг нь яриад байдаг гэсэн юм уу? Эсвэл энэ одоо кино урлаг их үзчихсэн юм уу? Би телевиз айгүй тийм кино их үздэг. Тэгээ дээрээс нь кино найруулагч болох юмсан гэд жоохон байхдаа нэг телевиз мэлээзд очиад нэг дадлага хийгээд байх шиг байсан юм шиг байгаа. Одоо бас нэг тийм ингээ яг нэг кадр шиг орж ирдэг байхгүй сайн санахгүй тэр мэдрэмжүүд. Гэхдээ нэг тийм memory байдаг. Тэгээл яг төгсөөл орох гэсэн чинь гадаадад эсвэл кино урлагаараа кино найруулагч болно гэж. Тэгээ Монгол болно гэсэн чинь бүх нөгөө нэг сургуулиас нь хоцорсон.
Тэгсэн чинь харцах ч илүү шонхор ч илүү нэг сургууль, хувийн сургууль байдаг гинэгээд. За би энэ сургуульд орлоо гэсэн чинь л бүр гэрээр зүгээр нэг галтуулт хэлбэрэл чи өөрөө мөнгө төлөөрэй мөлөөрэй. Тий чи өөр нь баг гэрээс яваарай зайлаарай. Тэгээд ингээ нөгөө гэр бүлийн эсэргүүцэлтэй тулгараад кино найруулагчаар сурч чадхаа болчихж байгаа байхгүй юу? Тийм ээ. Тэгээ за одоо тэгээ яах юм гэсэн чи дотроо ингээд бас нөгөө зөрүү зан чанар байгаад байгаа шүү дээ. Тэнгүүтлээ за нэг жил ингээл Монголдо сурч байгаа л угаасаа англи хэллээ сайжруулж аваад тоглоо өгөөл Америк руу кино найруулагчаар тэтгэлэг аваа явуучих юм чинь гэд ингээд бодчихгүй юу? Өөрөө дотроо. Тэгээ за одоо хаашаа орох вэ гэхээр хүнд амьдрал нөгөө нэг эсвэл нөгөө сонголтгүй байхлаар хүн яг ингээд ганцхан сонголттой байх үед яг тэр сонголтоо ингээд баг тийм ээ. Маш олон сонголттой болохоор хүн яг ижилхэн ингээд ямар ч сонголт хийж чадхаа болчтой юм байна. Тэгсэн чи яасан гэхэлэр бид нар чинь нөгөө ангаараа 800 авцсан. Тэгэл мост ч өгөөл, санхүү ч өгөөл, тест ч өгөөл, олон улсын харилцаа нөхч бүгдээр нь тэнцчихгүй юу? Тэгэл ингээд нөгөө дөрөө ингээд ядаж нэг нь тэнцсэн бол те тийшээгээл орно ш. Тэнгүүт чинь одоо яах вэ гээл. За одоо мост эдийн засагт ороод манай ангийнхан бүгд мост эдийн засагт ороодсэн байхгүй юу? За мост эдийн засагт орё гээл мост эдийн засагт орлоо. Хамгийн ихний өдөр нөгөө маркетингийн ангид ороод хичээлд суугаал суусан чинь надад бүр ингээ айгуу сонь тийм gut feeling гэж яддаг шүү дээ тий. Дотоод мэдрэмж. Би яг буруу газар буруу цагтаа ч юм уу ингээд энэ ерөөсөө ингээ миний байх газар биш ээ. Тэр одоо юу гэдэг чи сургууль нь гоё сайхан муухай хүүхдүүд таалагддаг. Ерөөс тийм одоо нөгөө субъектив мэдрэмж биш. Зүгээр л ингээл ерөнхий мэдрэмж би яг буруу газар байна гэдэг нэг тийм мэдрэмж аваад тэгээ гэртээ очингуутлаа би ээжтэйсэн байхгүй юу? Энэ ерөөсөө надад нэг л би буруу санагдаад байна. Ядаж одоо нөгөө манай ээж чинь нөгөө гитэмст багшлаг байсан. Би таны сургуульд орчт юм уу тест гэд тэгсэн чинь яг нөгөө өөрийнх нь хажууд орохлоор өвхөн чинь ингээл айгүй хайртай яа шүү дээ. Тэгээч л гээл тэгж байна. Тэгээ маргааш нөгөө тестийнхаа хуваарийг авах гэсэн хоцорчихгүй юу? Тэгэл тийсээ хуваараа буцаагаад авах гэсэн ингээл өрөөнийх нь үүдэн ингээл хүлээ зогсаал. Тэгсэн чинь алтан гэрлийн баяр цэцэг гэл ингээл нэрийг нь хаагаал ерөөс нь нэрийг нь гарч ирдэггүй. Хайж хайжсэн аа. Алтан гэрлийн баяр цэцэг гэдэг чинь тест нэгт ч ихсэн юм л та. Чи одоо нэгт ч ихсэж хуваар маваараа авч явах төгснө ээжсэн ингэнгүүтлээ ингээд шийдээ. Тэгээ гитэмсийн маркетинг ингээд орж ирсэн байхгүй. Тэгсэн чи яагаад ч юм надад айгу тийм нэг тийм мэдхгүй дотн санагдсан. Тэгээ би ч нөгөө жоохон байхасаа ихлэ ээжигээ дааж магааж ажиллаа хичээлээ дараалал ажил дээр нь очиж мочаал ингээ нэг тийм жоохон нэг тийм одоо хоми филингтэй мэдрэмжтэй тэр сургууль тухтай бүстэн байгаад идэг. Тэгээ тэр надад айгүй тийм миний амьдралтаа гаргасан зөв шийдэл байсан юм шиг санагддаг. Тэгээ одоо бодоход ерөөсөө амжилтанд хүрэхэд ингээд надад нөлөөсөн хүчин зүйлсээ ингээд бодно шүү дээ. Тэр болгон дандаа нэг тийм дотоод мэдрэмжээ сонсоод тухайн үедээ жоохон мангарч юм шиг эсвэл хэрсэлтэй юм шиг галзууч юм шиг гаргаж исэн шийдвэрүүд дандаа ингээд зөв газар руу ингээд аваачиж исэн. Тэгээ өөрөөр хэлбэл гитэмст ороогүйсэн бол би магадгүй эзэж кино жүжигчин болохооргүй байсан юм билээ. Бүр. Яагаад вэ гэх юм бол гитэмст орсноороо юу сурсан бэ гэхлээр одоо юу Испани руу ингээд нэг оюутан солилцоогоор тэтгэлэг аваад маркетингийн мэргэжлэрээ нэг жил тэгж нөгөө exchange явж байгаа. Тэгээ хамгийн анх нөгөө гэрээсээ айлын гаан цохин бие дагаад ингээд амьдрах гэж явж байгаа шүү дээ. Тэгээ танихгүй орны хүмүүстэй испани хэл мэдгүй тэгээд англиар ярьдаггүй хотоод тэгээ очиод испани хэл сураад тэгээд ер нь бол зүгээр нөгөө академийн сургалт гэхээс илүү тэндээс юу ойлгосон бэ гэхээр миний нөгөө ертөнцийг үзэх үзэл ингээм амар тэлэгцэн. Яг миний үеийн залуучууд 90 оны тий. Миний үеийн залуучууд өнөөдөр яг юу бодож байгаа, юу сэтгэж байгаа, ямар чадвартай байгаа, би хаана вэ, хүмүүс хаана гэдгийг аягүй сайн ойлгочихсон. Дээрээс нь тэр үед би ингээ нөгөө маш их бэкпак гэсэн байхгүй юу? Ерөөсөө ингээ тэтгэлгээ цуглуулж аа л ерөөсөө аялал энэ тэндгөө бэкпак хийгээл баг 1 жилийн дотор сурж байхдаа 14 орноор аялсан байна уу? Өөрөө дотоод ч юм байгаа л тий. Шууд өөрөө таних юм болсон шүү дээ. Тэгээ ер нь бол тийм self exploration миний амьдралын хамгийн гайхалтай жил өнгөрсөн. Тэгээ яг тэндээс маркетингийн юу сурснаа би яг сайн санахгүй байхгүй юу? Гэхдээ Испани хэлтэй болж ирсэн маш гайхалтай олон улсын найзуудтай хөргөлсөн. Тэгээ дээрэс нь ер нь бол байла гэдэг хүн илүү тийм international болсон гэх юм уу? Тэгээд ер нь хорвоотой танилцсан жил болсон миний хувьд. Тэгэл бэлэг нэг урлаг руу явах юмнууд нэрс олдохгүй баз. Тань тийм ээ. Одоо бизнес маркетинг гэдэг чинь яг одоо ерөөхдөө бол
арай одоо бизнес дотроо хамгийн ойртож байгаа нэг хэлбэр нөхгүй тий. Тэгэхээр тэрийг ерөөсөө алдахгүйгээр ингээд одоо нэг шугам бол хийж байхгүй гэдгийг бүгдээрээ мэдж байгаа. So юм зигзаглж байгаа юм нь яг шумаа дагцсан зигзаг байгаад адилхан харагдаад байгаа байхгүй тий. За тэнгууд маркетинг ингээд сурж байгаа, Испани руу яваад ирж байгаа. За Испани явчаад ирнэ. Тэгээ маркетинг төгссөн юм уу чи? Төгссөн. Маркетинг төгссөн 4 жил. Тэгээд бас Өмнөд Африкт онлайнаар сураад ингээд нийтдээ ингээд 5 жил. Нэг жил нөгөө exchange-ээр явц учраас нөхөж сураад тэгээд 5 жил сураад төгссөн. Тэг Бэлгийн өөрийнх нь чи өөрөө л нөгөө одоо нөгөө нэг сонирхож судлаад байна шүү дээ тий. Би тэрнээс биш ерөөсөө юм одоо тест мис сурч байсан хүмүүс гадагшаа нэгт exchange-ээр явчихсан. За мэд Герман руу яваад байд юм шиг байлаа. За тэгээд юм South Africa гэсэн тий. Тийш ингэж онлайн хичээл гэж ерөөсөө өөртөө л тэр сэжмээ олохгүй бол цаанаас нэгдэг юм бол биш юм байлээ тий. Бэлэг тэгэхээр би яг өөрөө л ингэж таагаад яваад байгаа юм дүрсүр харагдаад байна тэр зүг тий. Ер нь бол яг нөгөө тухайн үед бол юу яадаг байсан. Одоо ч гэсэн тэгдэг баг. Боловсролын яамны сайтн дээр одоо энэ жил болох гэж байгаа тэтгэлгүүд гэдэг ингээд зарлагдчихдаг байхгүй юу. Тэгэд ингээд харангуут л одоо энэ улсуудад ийм солилцоо гэд гардаг. Тэгээд тийшээ apply хийнэ гэсэн үг шүү дээ. Тэгэд яг би тэгээ харж байхад Erasmus Mundus гэд яг ингээд тэтгэлийн ингээ өөр орнууд руу ингээд оюутан солилцооны хөтөлбөр байсан. Тэгэл үзсэн шүү дээ. Шинээд байна. Ээж ч үгүй шүү дээ. Манай ээж чи ерөөсөө ээж бол имчл бол гэдэг байна шүү дээ. Имчл болмоор байна. Манай ээж чинь тэгээ айгүй хатуу би чи нөгөө бас нэг семестртээ ээжийнхээ хичээл дээр суухаас өөр аргагүй болчдөг байхгүй яг тэр хичээлийг нөгөө сонгох ёстой хичээл. Тэгээ ээжийн хичээл дээр сонгодог. Тэнгүүтлээ манай аав чинь болохоор бас ингэ жоох уяатуу байхгүй юу? Тэгээ манай аблаар чи одоо охиныхон бидалтыг гэртээ шалгачаач тэ юу хийхийг ингээд тэнгүүл төмний хүүхэд очруулж болоод байгаа ичи ч гэсэн очруулгал тэгэл ингээ ээж өрөөний гадаа 2 цаг ингээд очруулдаг гэсэн. Илүү прешертэй боллоо. Амар прешертэй. Саяны тэр юун дээр нэг жоохон буцаад явуучвал ээж имч бол гэд хэлсэн гэдэг шүү дээ. Одоо надаас ингээд нөгөө яваал нөгөө лекц мэгс уншаад янгууд 10 жилд явж байгаа хүүхдүүд амар их асуудаг байхгүй. Аав ээж яг ингээд байна. Мэргэжлээ сонгох чадахгүй байна. Тэгээ ингээ хүчлээд байна. Тэгээд одоо би бүр ажлынхан дотор хүртэл асуухад дургуй мэргэжлэр нь нөгөө хүчээр сургацсан. Тэгээ сурангуудаа бүр шал өөр мэргэжлэр орсон ч юм уу тийм нэг гараад. Түүнээс яг саяны тэр юм дээр ээжтэйгээ яг яаж тэгээд ойлголцов. За эмч гэдгийг бол албаар 200 аваад ингээ болиулсан юм байна. Дахиад нэг өөр бас академич юм бас байж болно шүү дээ. Тэрийг яг нэг юм гэр бүлийн хурал олсноо яаж яг ойлгуулад одоо бол хүлийн зөвшөөрсөн баг те. Тэгэл хүлийн зөвшөөртөл нь явсан юм шүү дээ. Тэгэхээр нэг юм хурал заавал би одоо миний мэдээ бид эдийг ч гэсэн л тэгдэг байсан. Хурал ерөөсөө болов шүү дээ. Хурал юу ч ойлголцохгүй юм билээ. Бүр. Тийм. Ер нь бол манай аав хоёр чи 2015 онд хүлийн зөвшөөрсөн байхгүй юу? Ер нь 15 онд. Тэрнээс хойш юм хэлэх хэлсэн гэсэн үг. Яагаад тэгсэн бэ гэдгсэн чинь тэр эмчээс гадна одоо би чи нөгөө бизнесийн удирдлагаар төгсчөөд дараа нь гинт кино жүжигчин болно гэж далиж орж ирсэн байхгүй юу. Тэгээ бүр ингээ шокнд ороод. Тэгээ бүр манай аав хоёр чи энэ бүр яг ингээ амьдралаас өрүүлэх гэж юм толгой нэрэгцэн байна. Тэгээд энэ их сурсан, энэ олон жил тэ академик мэдлэгүүд ерөөсөө ингээ goes to waste хинт чирэггүй боллоо. Тэгээд одоо киногоор мөнгө олдог Монголд амьдралаа юу Холливуудын жүжигчин болно гэж одоо тийм үлгэрийн юм хаана байдгийг гэдэг ч гэх юм уу. Манай удманд гэдэг юм. Манай удманд тийм жүжигчин байхгүй. Тэгээ бүр манай аав ээж чинь бүр бөө дээр хүртэл очиж ирсэн шүү дээ. За. Тэгсэн чинь нөгөө бөө намайг явуул гээсэн. Тэгээ бөө дээр очихтай амар гоё энэ хүүхдийн толгой нэрэгцээ бүр яг амьдралаас өрүүлэх гэдэг энийг ингээ хараад өөрт нь хилтэй гэсэн байхгүй юу? Бүр гэр бүлийн хурал байсан шүү дээ. Тий, юу гэр бүлийн хурал чи бүр дийлхээ ойлаад нөгөө хамаатан садны хурал болоод ингээ өдөр болго ингээ манай аавын талаас ээжийн талаас хүмүүс ирж хэлдэг. Тэгээд яг хамгийн хэцүү байсан зүйл юу вэ гэх юм бол би тухайн үед очихлаар өмнө нь гоё компани маркетингийн одоо мэргэжилтнээр ажиллаж агаад нэг жил болоод ажилласаа гараад Холливуд руу жүжигчнэр сурна гэж одоо цааш нь одоо юу хөвсгөл гаргаж байгаа юм баггүй 2013 онд. Тэгэхэд Америк руу яваад тэр одоо аудишнуудад орохоос илүү ээж авдаа л it's okay гэдгийг ойлгуулах л хамгийн хэцүү байсан. Ер нь өөрөөсөө ингээ ойлгохгүй. Тэгээ хизээ ойлгосон бэ гэдгсэн 2015 онд би Netflix-ийн Marco болоод тоглоод тэгээд тухайн үед Малайз зураг авч ирсэн. Тэр оюутан байх та. Оюутан байхтай биш. Би тухайн үед сураагүй. Сураагүй. Зүгээр очиод оюутан болно гэж явангуутлаа би одоо бүр дахиад би бакалавр хийсэн ч чадна гэж явж байгаа шүү дээ. Тэгээд би яг нөгөө Америк татсан чинь та хоёр мэдчихэж байгаа шүү дээ. Америкч болохоор ингээ нөгөө
чадвартай, таланттай л бол ингээл заавал нэг тийм академик мэдлэг хэрэггүй. Би тэгээд нөгөө LA-д очиод жүжигчнэр сурна гэсэн чинь нөгөө жүжигчнэрээ сурсан хүмүүс нь яг ижлэг надтай ингээд тэг юунд ч тоглоог ингээд байгаад байгаа байхгүй. Тэг би гахаа би ингээд 5 жил энэ хүн шиг сурна гэ ингээд ирж идэг. Тэг маш их мөнгө хөрөнгө зарцуулна. Тийм шүү дээ. Гэтэл яг ижлэг ингээд зүгээр ингээд acting class аваад суугаадах юм бол бараг тэгж сурах хэрэг юу байна гэд. Тэг багшаасаа асуусан чинь ер нь бол ингээд acting class аваад жимд явж байгаа юм шиг те чадвараа ингээд сайжруулаад хахад тэр диплом бол Америкт нэг тийм шаардлагатай биш гээд тэг би сурхаа болоод практикаар явчихгүй юу. Тэгээ 2015 онд тэр донд гэхдээ аягүй их юм болсон л доо. Тэгээд Марко Полод ороод Малайз зураг авч ирсэн. Тэгээ миний яг эпизодыг Game of Thrones-ийн найруулагч найруулад. Тэгээ манай аав ээж хоёр Монгол энэ яриа явж ирэхээр амар гоё те. Тэгээ аав ээж хоёрын маань 25 жилийн одоо нөгөө хормын ой болж исэн байхгүй. Тэгээ тухайн үед мэдээж л одоо цалин чиглэлсэн гайгүй авч исэн. Тэгэхээр би нөгөө хормын баяртан зориулаад Сингапур руу аав ээж хоёрыг ураад тэгээд ингээд Сингапураас амар гоё тийм нөгөө Netflix эдрийн машинтай тасаад Малайзтай очиад таваатай цочод уулзаад тэгэл ингээд амар гоё трит хийж байгаа шүү дээ. Тэгээд тэгсэн яг тэр үед нөгөө миний зураг авалттай өдөр таарсан байхгүй юу. Тэгэд энэ нөгөө найруулагч нь ингээд Game of Thrones-ийн найруулагч сууж байгаа. Хажууд нь ингээд нөгөө жүжигчдийн аав ээжийг бүр ингээд маш тийм хүндэлдэг, тийм соёлтой. Тэгээ хажууд ингээ аав ээж хоёрт ингээд амар гоё ингээд суудал тавьж игэл за ингээд манай жүжигчний аав ээж хоёр энд суу энд үзгээл баг ингээд театр үзэлж байгаа шиг ингээд суулгаа. Тэгэл нөгөө кат гэл нэг сцен яваал дууссан чинь би ингээ харсан чинь манай аав ээж хоёр бэдгүү хайч чуу гэдгсэн чинь нэг модон багны хойно ингээд орцсон ингээд зогсож байна. Яаж байгаа хард яаж байгаа гэсэн чинь ингээд миний нүд одоо би тэр хоёрыг ингээ харчих юм бол ингээ сандраад би жүжиглж чадхаа болчих واخ гэд миний өмнөөс сандраад бүр тэр ингээ байцуу чадахгүй ингээ юмны хараараа ингээ ороо зогссон. Тэгээ би тэр хоёрыг ингээ бас ингээ холоос харж байгаа шүү дээ тий ойрхоноос биш. Тэгээд тэр хоёрыг ингээ нүдийг харсан чи бүр ингээ нулимсэн зэтгэнсэн тий ёо ийм л юм яриад байсан юм биш тий хоёлаа тий тэрнийг нь ойлгохгүй яагаад ийм олон жил ингээл эсэргүүцэл ингээл хөвгцөө байгаад ийсэн ч гэх юм уу ингээ бид нар ерөөс тийм яриаггүй хизээч яриаггүй цааштай. Гэтэ ингээ харцаараа яг тэр мэдрэмж ингээ авцсан. Тэрнээс хойш ерөөсөө ёо тэг тоглол тэг ерөөс ингээ хоёр гараа дэмжиж бүр ингээ бүрэн хүлээж. Одоо тэр нэг энэ том одоо боломжууд ч тэ ер нь бол энэ боломжууд руу яаж очиод байна байла. Танихт өөрөө мэдээж ингээл судалчлаа байх та ингмээр ингээл өөрөө мэйл бичдэг ч юм уу те тэр продюсер кастингд орно та тэгэл бас тэр чин таньдаг хүмүүсээр ингээл суугаа олно шүү дээ те тэр суугууд яаж олдоднаа тэр академид сурж байхдаа бас янз бүрийн урлагийн юм хийжсэн юм уу ямар ч урлах юм байхгүй байхгүй гэхдээ ерөнхийдөө өөрөө сонирхол мэдээл байгаа тэгэл тэргээ дааж явж байгаад одоо энэ болчихж шүү дээ те тэр яаж энэ сэдвүүдийг гаргаж ирээд байна. Яг нь 0-оос ер нь дандаа л 0-оос эхэлдэг. Хизээч одоо юу гэдэг чинь миний хувьд штэ. Гэхдээ зарим хүмүүсийн хувьд амар гоё тийм замд авчилсан амар гоё connection эсвэл аав ээжийн танил мэл байдаг л ах л та. Миний хувьд бол ерөөсөө яг цэвэр 0-оос эхэлсэн. Нэгдүгээр манай аав ээж хоёр урлагийн хүмүүс байгаагүй, хоёрдугаар олон улсад тийм танил байгаагүй. Эсвэл одоо юу гэдэг чинь за тэр продюсертэй уулзаарай манай өгчүү гэж шууд ярих тийм connection бол ерөөсөө байгаагүй. Тэгээд дээрэс нөгөө би ч нөгөө ямар ч кинон тоглож байгаа юм чи ингээд цав цагаан цаас байгаа байхгүй юу. Надад юу байсан гэхлээр би нөгөө 2007 оноос хойш загвар өмсдөг байсан. Тэгэл ерөөсөө урлагтай хамгийн ойрхон юм л зүгээр л загвар өмсдөг моделинг тий. Тэгээд нэг рекламуудад тоглосон ч гэх юм уу тийм л CV тий. Яг тэндээсээ яг би нөгөө актинг карьераа ер нь ингээд багаар босгож байсан. Тэгээ Америк руу анх явахдаа би хамгийн анх нөгөө LA явж байсан байхгүй юу. Тэгээ LA яваад надаа болохоор бүр ингээд амар одоо юу гэдэг чинь бэ ингээд далай дотор ингээ ганцхан тусал ус хийцэн юм шиг би ерөөс хинч биш юм шиг санагдчихсан. Тэгэл тэн ингээл очиод хүнтэй уулзлаар I'm a producer, I'm an actor, I'm a director бүх хүн л би хин нэг ингээл тэгээ тэр хүмүүсийн нөгөө эго тэр худлаа байгаа тэр энерги надад бүр айгу тийм хэцүү санагдаа. Тэгээ би ийм газар ийм хүмүүстэй ажиллах гэж баг ингэж явж байгаа мó гэл тэрний амар депресстэй хямарсан. Тэг би дэшигээ Сан Франциско явсан байхгүй юу. Өө Сан Франциско ямар гоё газар хүмүүс нь ямар nice тий. Тэгээд амар гоё нэг тийм ингээ хүнд чин сэтгэлээсээ байгаа, энгийн байгаа. Найз одоо найзрах хүн хөрсөг үнэхээр туслая гэж бодож байгаа. Амар open яг vibe надад амар гоё таалагдсан. Тэгээ амар жижигхэн хот учраас илүү гоё тийм тухтай. Тэгээд тэгсэн чинь манай нэг best friend-ийн эгчин тэнд амьдардаг. Тэгээ ягаад ч юм
ингээд нөгөө амьдралын хамгийн чухал моментуудад надад тийм одоо энжел гэх юм ингээд тусалдаг хүмүүс гарч ирдэг байхгүй юу гэдэг. Та нэг газраас дуртах хэрэгтэй. Тийм. Та нэгэн газраас ингээд ерөөсө төсөөлөг хүмүүс гівд ингээд гараад ирдэг. Тэгээ яасан гэсэн би нөгөө бүх аудишнуудаа ороод дууссан. Тэгээ одоо нөгөө манай аав ээж орч болохоор за чи өсрөөл 7 хоноо л Монголдо шалгалтаа өгчөөл буцаад түрээд мөнгө өгч уулаагүй. Тэ. Тэгээд тэгсэн чинь би 1 жил буцааг байхгүй юу. Тэгээ яагаад 1 жил буцаагүй гэдгсэн чинь сан орсон чинь манай найз их чинь өө чи ястаа нэрээ манад байж болно штэ. Чи миний дүүг ингээд санагдуулаад байна мэн гэл. Тэгээ би тэр ихчтэй бас маш их баярлдаг. Яагаад гэх юм бол ингээд нэг охинтой нэг охин нэг хүүтэй тий охин нь бас надтай айгу найзлаа. Тэг битэр бүр ингээ орыг ингээ хувааж унтдаг зэ ингээ надад гаргаж өгөх тустай өөрөө байхгүй. Тэгэл чи ингээл дуртайгаар ингээ бай гэд. Тэгээд хамгийн ихэлт тэдний 1 сар л бай гэж бодвоо дотроо. Тэгсэн сүултээ 3 сар болоо. Тэгсэн сүултээ 6 сар болоо. Тэгсэн сүултээ 1 жил болоод. Green card хөлсөж үзлээ. Тэгээд хамгийн түрүүнд суши ресторанд зөөгчөж орж байгаа. Яа тийм бол мөнгө олох хэрэгтэй шүү дээ. Тий. Тэгээ суши ресторанд олсон мөнгөөрөө юу идэг байсан бэ гэх юм бол нөгөө acting network-уудад бүртгүүлдэг байсан subscription гэж бүртгүүлээд тэгээд дээрэс нь нөгөө нэг энэ тэнд одоо ингээд нөгөө нэг шалгаруулт боллоо гэхээр тийшээ очино. Тэгэд нөгөө би Walnut Creek гэдэг байсан байхгүй юу. Тэгээд тэр чин болохоор яг сангийн төвөөс нэг ойролцоогоор нэг 50 минутын трейнер явдаг. Тэгээ сан ирж очиход нэг яг тэндээс нэг $15 болдог. Тэгэхээр би өдөр болгоо одоо юу гэдэг ч гэхийн аудишнд орлоо гэж бодоход би сардаа $450 минимум одоо тэр олох хэрэгтэй байхгүй юу тий. Тэгэхээр тэгэл мэдээж бусад зардлууд гарна шүү дээ тий. Тэгээ дээрэс нь acting class авч эхэлсэн. Тэгэл ерөөсөө ингээд олсон цалин ерөөсөө acting class аудишнд явах ерөөс тэрний төлөө л ингээд амьдэрдэг байсан. Тэгээ хамгийн эхлээд бол дандаа үнэгүй. Яа гэх юм бол надад нөгөө нэг ямар ч тийм юу байгаагүй учраас одоо CV байгаагүй учраас дандаа student film эсвэл одоо short фильмүүд тий ямар ч цалингүй прожектууд, volunteer project-уудад тэгэл дандаа тийм л юм хань уу гэхээс намайг авах газар ерөөсөй байхгүй штэ. Тэгэл нөгөө үнгүй юм хийгээд эхлэхээр ингээд нөгөө CV мэвэн ингээд жоохон ийм 5 минутын оюутны кинонд орсон тийм 7 минутын оюутны кинонд орсон ч гэх юм уу хөөрхөн юмнуудтай болоод тэгэл нөгөө хүмүүсээс нь таньдаг мандаг хүмүүстэй ингээд танилцуулаад өгөөч гэл. Тэгээ айгүй тийм одоо бодоход би бас ингээд заримдаа боддог байхгүй юу. Одоо би 33 настай. Яг тэр 23 настай үедээ гаргаж ирсэн шиг тийм одоо зоригтойгоосоо гадна тийм уухгүй амар үгүй тийм байж чадах болов гэж би заримдаа өөрөөс ингэ асуудаг байхгүй. Хэрэг яг тийм нөхцөл байдал руу өнөөдөр би буцаад очих юм бол яг стил ижлэх юм хийх болов эсвэл ёо ядаргаа одоо л ингээд амар тооцоо явчихна л да тийм. Одоо л ингээм амар спойлд болчиход байгаа байхгүй тий. Ер нь ингээл байнга л ингээ прогрессор өсөд нь шүү дээ тий. Тэгэл газар ундахч гэх юм уу тодорхой хэмжээний 5 дахь хүн ингээ жил болох ингээ сайжраад явж байхад тийм нөхцөл чиглэсэн би дахиад яг ижил хийж чадах болов тэгж чаддаг байх юмсан гэж би дандаа өөртөө хэлдэг. Тэгээд нэг өдөр ингэсэн яг надад нэг тохиолдсон юм. Бүхэл бүтэн 7 сар өдөр болгон тэгж нэг болсон болоогүй юмнууд ингээ явж байгаад нэг өдөр Сан Францискогийн урлагийн институтад аудишнд орохгүй юу. Тэр болохоор бас нэг оюутны кино. Тэгээд цалингүй. Тэгээд тэгсэн чи яагаад ч юм надад гэртээ байхад нэг тгий санагдаад байсан. Өнөөдөр гадаа амар халуун байна. Эндээ байж байгаа юм бол гоё бассейнороо л байж байгаа юм байна. Йоо яаж тийшээгээ цаг 30 минут явнаа. Болчих уу гэх ингээл би бүр амар их бодсон байхгүй юу. Тэгэл бодож яснаа за баярцгээ зүгээр л гараал оч. Тэгэл чи баг тэнцэхгүй штэ ч гэл ингээл бүр анги маш их юм хэлсэн. Тэгээд тийшээгээ оцсон чинь нөгөө юу н профессор нэг тийм ингээ бандатай байкер маягийн амар тату мату болцсон нэг амар лаг асууж байгаа байхгүй. Тэгээ ингээд тэр лекцийн танхимд ингээ 50 гаруй ингээ оюутнаас уцсан. Тэгээ би Монголоос ирсэн гэсэн чи вау Монголоос ирсэн юм уу өстө Чингис хааны ах хөвчтэй ах хэвээр өстө чи намайг ингээд цогтоо гэд. Тэгээ нөгөө шалгуулсан дүрэн самурайгийн дүр байхгүй юу. Тэгээ би ингээд нэг тийм ингээд гарыг ингээд кикбокс нэг ганцаар хичээлж ирсэн юугаар ингэж аахгүй юу. Тэгсч ёо өстө амар өвдөж гин гэж. Тэгснэ маргааш нь над руу имэйл ирээ. За энэ дүрийг авлаа ингээд цалингүй гэдэгдэг байхгүй юу. Тэгээ би тэр дүрд орсон чинь юу бол таарсан гэхээр тэр найруулагч болохоор Николас Кейжийн дүр сайхан байсан. Оо вау. Тэнгүүтлээ яа. Тэ Николас Кейжийн дүр сайхан. Тэнгүүтлээ тэр
хүний Никлас Кейж тэр хоёрын аав нь Сан Францискогийн урлагийн институтыг үүсгэн байгуулсан хүн юм байна. Тэгээд founder нь. Тэгээд мань хүн болохоор нөгөө нэг одоо найруулагчийн департаментийн дин хийгээд оюутнуудаа кино хэрхэн бүтдэг вэ гэдэг тийм нөгөө нэг одоо сампл кино курсын ажлынхаа кинон дээр нь би очиод тэмцэхгүй юу. Тэгэнгүүтээ нэг сар тэр хүний кинон дээр үнгүй ажиллаж аваад маш их найз майзтай болоод тэгсэн зун нь над руу дахиад нэг сарын дараа залгаж байгаа. За би одоо жинхэнэ өөрийнхөө кино хийх гэж байна. Тэ одоо бол ингээ оюутны кино биш. Тэгээд өөрийнхөө кино нь жинхэнэ гэдэл жүжигчд мүжигчтэй. Тэгсэн чинь нөгөө нэг Kill Bill-ийг устгах дээр тоглодог Michael Madsen, Bailey гэдэр гэл амар жүжигчд гараад ирдэг байхгүй юу. Тэгснээр намайг ямар дүрийн бол гэдгсэн чинь амар жоохон дүр ганцхан сценд орно гэд. Тэгээд Монгол лесби вампир гэдэг дэр байхгүй юу? Хүн ингээд амар dark юм идэг. Тэг би ингээ гайхснаа. Яг тэр ингээд надад юу ч хэлэхгүй даасан сайн нэт заяа Монгол манай тийм вампирийн соёлж байхгүй тий Монгол вампир гэхээр яах юм бол тийм Монгол лесби вампир гэхээр за зүгээр өөрөөр очил тоглож игээд тэгээд хамгийн анхны удаа тэгж нөгөө бодит мэрэгжлийн кинон дээр ингээд тоглож үзээд тэгээд тэндээс надад ингээд $100 гэж хэлсэхгүй юу. Йоо тэр $100 би юунд харамсдаг хэрэг би тэр $100 ингээд хадгалах хэрэгтэй байсан юм билэ. Би тэрнийг ингээд хэрэгэлсэн байгаа байхгүй юу. Тэгээд тэрнийг ингээ хадгалаад баг ингээ жаазанд хийгээд тавьсан бол амар супер $100 дурсамжтай. Гэтэ яг миний энд байгаа л да. Тэгээд тэр мөнгө бодол бүр ингээд баг ингээ сая долларын лотери хоцсон юм шиг. Яа гэх юм бол тэр нөгөө мөнгөнийхөө үн цэнд биш байгаа байхгүй юу. Тэрний төлөө би ингээ шууд тэр $100 авсан чинь тий энэний төлөө би 8 сар ингээд ширээ арчиж юу зөөгөөд тэнд хичээлд яваад ороо алга халуун байхад 50 минут тренд яваад шалгуулаад тэнцээ үгүй сонсоод шалгуулаад тэнцээ үгүй сонсоо гадаа уйлаад тий би ер нь чадахгүй байна гэж чадах юм байна гээл үгүй босон болоогүй юмд ороод үнгүй ороод тэр болгоо нөгөө ингээд хичээсэн хичээл зүтгэлээ ингээд өөрөө бодоод бүр ингээд амар гоё тийм бахархам санагдчихсан. Тэгээ тэрнээс хойш Кристофер Копполагийн кинонд тоглосон гэмэтлээ бусад нөгөө шорт хэрэггүй юмнуудаа ярих хаяа. Цэвэн дээр ихтэж эхэлчихлээ. Тэгж цэвэгээ хамгийн анх найлаас нь бүртүүлчихсэн. Амар. Бэж Никлас Кейжийн ахын тэгээд чи төстэй юм байна уу? Өөрөөс нь. Зүг. Окей. 17 он Никлас Кейжтэй бас уулзчихсан. Вау. Би Бэла ингээд ярих юм бол одоо дахиад эн чинь зөвхөн карьерийн эхний мөч байгаа байхгүй юу? Одоо ийшээ ингэх чинь л да. Хэдүүлээс энэ бүр бүтэн өдөржмаар ярих гадах шиг байна. Тэгэхээр энийг за жоохон fast forward хий тээ. Яг гэхдээ гоё юу шүү яг энэ одоо ганцхан юм байна шүү дээ. Энэ дээр англи хэлийг хаан сурсан байна. Одоо саяны яг ингээд Америк руу гэл нөгөө хэлтэй хүний л юу сонсогдоод байна л да. Тэр англи хэл яг хаана сураад Монгол сурсан. Монголд сантад байхдаа юу? Сантад байхдаа сурч ирсэн. Гэхдээ сантад би тийм англи хэлний сайн байгаагүй. Их сургуультай сурч ирсэн бас сайн байгаагүй. Тэгээд түн чи яг нөгөө амьдад болохоор сурч эхэлсэн билээ. Би Испанд очингуутлаа ингээд испанаар ярьж чадахгүй болохоор англи хэлээр ярихаас өөр арга байхгүй. Тэгээд олон улсын хүүхдүүдтэй ингээд англиар ярьдаг байсан. Тэр үед бол ярианы хэл маань сажирсан. Тэгээд буцаж ирэнгүүтлээ ялангуяа нөгөө Америк руу ингээ явна гэдэг тэгжтэй. Тэнгүүт л угаасаа надад ингээ TOEFL өгөх хэрэгтэй болцсон. Тэгээ TOEFL өгөхийн тулд би бүр ингээ TOEFL-ийн ном авч байгаа бүр өөрөө яг ингээ 2 сар гэртээ сууж байгаа гэж болчихсон. Nice. Энийг бас яг харин нөө үзэж байгаа хүмүүст хэлвэл нөө амар юм шалтгаанууд байгаад байдаг шүү дээ. Надад тийм боломж байгаагүй. Тэгээ би чадаагүй. Одоо саяны ингээ сонсож байгаа юм дэр тэгж хэлийг бол зөндөө юм байна л да. Тэгээ ингээл Монгол би байсан. Аав ээж намайг сурах. Тэгээ энэ болгон дээр яг ингээ гоё хичээгээд одоо манай найзууч гэсэн ярьдаг гэсэн аахгүй. Би Монголд ингээд сурцсан болохоор надад англи хэл байхгүй. Гэхдээ яг Монгол сурж исэн дотроос бүр амар англи хэлтэй бас найзууд байдаг. Тэгвэл яг тэрийг бас үзэж байгаа хүмүүс байвал яг өөрөө л хичээгээл зүтгээл байвал ингээд тий Никлас Кейжийг яриа суужиж байгаа юм шүү дээ. Хэл бас айгуу чухал тий яг Беллагта өөрөөс ер нь л өөрөө сурсан байна шүү дээ. Ер нь бол тэгэл бүх хэл юмар сургуулийн төвч явсан, сургуульдаа сурсан. Тэгээд ер нь бол эхний хэл сурах амар хэцүүсэн. Англи хэл баг ингээд надад ер нь хамгийн сурахад хэцүү л байсан. Англи хэлээ айтайхан болгоцсны дараа испани хэл баг жилийн дотор минийх бүр интермедиат түвшинд хүрээд ирсэн. Тэгээ тэрний дараа франц хэл сурсан чинь 3 сарын дотор интермедиат руу орчихсон. Тэгэхээр нөгөө хүн дараагийн хэлээ харьцуул сурд юм байна гэж бодсон. Хамгийн ихний хэл нэг суур бас байна. Латин гэдэг юугаар авчихсан. Хэдийн хэлтэй юм бэ? Англи, Испани, Францыг бол хэрэгс болгож бас нэг акцентаас аягүй чухал те нэг юм дээр очихаар акценттай байгаад байна ч гэх юм уу. Тэгэл одоо нөгөө одоо мундаг жүжигчд чинь өөр акценттэй англиар хэдэн янзаарч ярьдаг те.
тийм болж сурдаг ч юм уу те тэр. За окей. За Америкт очиод ингээд ийм бүтээгээд ингээд ер нь бол нэг амтын мэдэрчээд буцаж ирж байгаа. Ирэхдээ дахиад өргөлж байж болохоор байсан юм эсвэл чи өөрөө ирээд би ч туссан байхгүй. Ингээ байж болоогүй. Тэгээд амар гой коннекшн тогтоогод хүрээд чааш тийм. За тэгээ буцаад ирлээ. Монголоо ирлээ. Тэгээд жаахан чааш нэг хөрчлөлтэй чи. Тэгээ ажиллах болсон шүү дээ. Даад шүглээд. Шууд тэр юуг асуучвал яг бол Netflix дээр Marco Polo гэдэг би үзсэн л дээ. Надад бүр амар гоё кино санагдчихсан. Тэгээ яг манай Монгол бас тэгж их хүмүүс ингэж бүгд үзээгүй байсан юм болоо би үзчихэд амар гайхчихсан. Тэрэн дээр яг орох процессыг хэлээд өгч төгөө. Одоо яаж нөөслөлтөндөө. Лаазшиж яг нэг юм одоо яаж apply хийж ийн ямар процесс явагдав. Тэгээд нэг юм эхлээс нэг орё гэж бодсноос тэнд очиод яг юу хийгдчихэж орж байна. Яг би болохоор хизээч нөгөө буцаад ингээ офс дээрээ дахиад ингээ маркетинг ажил дээрээ ормооргүй санагдаадсан байхгүй. Яг гэх юм бол энэ нөгөө миний сүүлийн ингээ тэр хичээсэн 1 жилиг ингээ тэр чигээр нөгөө үүсгэж юм санагдаад тэгээ эренгүүтэл чи ингээ ажиллах болж игнээс лааз өшгөлчихөж байгаа байхгүй. Мэдээж ажиллах юм бол боломж бол байгаа шүү дээ. Хүсэхгүй байгаа учраас. Тэгээ юу хийх үү гэхлээр одоо надад Монголд ганц таньдаг найруулагч байхгүй. Монгол кинонд тоглох гэхлээр намайг авах хүн байхгүй ч гэх юм уу те. Тэгэхээр ингээд яг нөгөө карьер болчихж байгаа. Тэгээд 100 би нэг 2-3 сар тэгж байлоо да. Тэгээ байжсэн чинь Miss Mongolia-гийн өдөртөмж хардаг байхгүй юу Facebook-ээс. Тэгээ тухайн үед одоо юу гэдэг чи би болохоор 3 жил дараалж дэлхийн томоохон 4 тэмцээний 3 тэмцээнд орсон. Miss International, Miss Earth, Miss World-оор дууссан байхгүй юу. Тэгээд би хизээч одоо юу гэдэг чи хүмүүс энэ нөгөө одоо юу гэдэг чи багасаа л Miss болохыг хүсэж ирсэн юм байна мэн гэж боддог нөө. Би хизээч яг Miss болно ч юм уу, Miss болох юмсан гэж бодож байгаагүй. Лаад өшгөлж явахдаа за юу хийх вэ гэдэг бүр шаналаад байсан байхгүй юу. Тэгээ байжснаа Miss-ийн тэмцээнд орох юм бол ядаж би дотооддоо одоо юу гэдэг чинь өөрийгөө таниулаад тэгээ дээрээс нөгөө Монгол кино уран бүтээлчдтэй танилцахад дараа тийм нөгөө нэг putting yourself out there гэж ярьдаг шүү дээ. Тэнцэн дээр хүн болох юм болов гэж орж исэн. Тэгээ юм гэдэг гайгүй сонио. Мөр үнэхээр сонио. Miss International тэмцээнд одоо төрүүлсэн одоо ялагч нь орох хэрэгтэй байхгүй юу? Тэгээ би эхний тэмцээндээ 2014 онд 3-т орж исэн. Балчтмаа маань 1-т орж исэн. Тэгсэн яа ч балчтмаа 18 нас хүрээгүй гэд явах болчихгүй юу? За. Тэгсэн чинь 2-т орсон охин маань явах хэрэгтэй шүү дээ. Тэгсэн 2-т орсон охиныг нь өөр тэмцээнд явуулсан. Тэгээ түүхэндээ анх удаа 3-т орсон охиноо тэргүүн Miss-ийн тэмцээнд Miss International руу явуулж байгаа байхгүй юу? Тэгэнгүүтлээ тэр тэмцээнийг шүүсэн нэг шүүгч нь жүжигчин оргил ах байсан. Тэгээ оргил ах юу хийжсэн гэхээр Марко Пологийн нэг дээр Монгол уран бүтээлчтэй ингээ холбож хүчээсэн юм байхгүй юу. Тэгэнгүүтлээ Miss International-ээс буцаж ирсэн чинь оргил ах юу гэсэн гэхлээр за чи ингээ хилтэй устай тэгээ Америкт байсан юм чинь кастинг дээр нь туслах уу? Тэгээ чиний насны дүр байхгүй. Тэгээ бид нар бол 12 настай, Ховлаа хаан 60 настай Чингис хааныг хайж байгаа. Манай цэв бах тоглосон шүү дээ. Тий. Тэгээд чи зүгээр ингээ кастинг дээр нь ажиллаа туслах гэдэг нь юу гэсэн үг юм? Одоо кастинг дээр л ингээл холбож өгөх. Холбож өгөх зүгээр нөгөө арын ажил админ хийж байгаа байхгүй юу? Тэр хүмүүстэй уулзахлаар хүмүүстэй уулзаад бичлэгийг нь аваад аплод хийгээл тэгэл имэйл бичээл тий. Тэгээд тухайн үед Magnolia бит хоёр кастинг ассистентаар орж ирсэн. Бүр жоохон хөвгөд тахта 15 онд. Тухайн үед мань хүн амар гоё дуу муу ингээл зохиож мөхөдөг Magnolia өдр яг арай бүр одооных шиг ингээд танигдаж эхлэегүй. Тийм байх үедээ яг Marco Polo дээр орж ирсэн. Тэгээд тэгсэн чинь Марко Поло дээр нэг өдөр би ч нөгөө кастинг ингээ мэдээллүүд надад ирж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Хайду хааны ээж Шапканагийн дүр гээд гараад ирэхгүй юу. Тэгээд тэгсэн чинь би тэрэн дээр өөрийгөө ингээд тэпэр бичээд явуулсан юм. Тэгсэн чинь тэр дүрний скриптээс ингээ хасагдчихгүй юу. Бах болоод тэр хэсэг нь. Тэгээд тэгсэн чинь 2 сарын дараа одоо энэ Марко Пологийн creator John Fusco Richard Sharkey тэгээ Game of Thrones-ийн продюсерүүд найруулагчдад дээр ирээд одоо нөгөө Ховлаа хаан Чингис хааны дүрийг ингээд боддоор аудишн хийх гээд шортлист хийсэн хүмүүстэйгээ уулзах гээд хурж ирээд тэгээд цэп бахтай би нөгөө уншаасууж байхгүй юу дүрийг нь тэгээд байжсэн чи хойноос John Fusco the creator нь Spirit гэдэг түүхэлтэйг бас биччихсэн зохиолчтой. Нөгөө морьтой юу? Тий. За хэлчихмээр классик. Миний амир юу гэсэн гэхээр би чамайг нэг харсан юм шиг харагдаад хаан нарлаа гэд
Чи нөгөө нэг шапканаад ингээд тэп бүс охин мөн байна те гэд. Тий ингээд тэгсэн чинь тэр тэпчстэй амар гоёсэн. Надаас үнэхээр таалагдсан. Тэгээ чи бүр ингээд одоо хацрын яс, шанааны яс мас чи бүр амар so beautiful I like it те. Тэгээ яг ингээд цэвэр Монгол authentic ингээд face байна. Тэгтэл чи одоо бас тухайн үед чи одоо юу гэдэг чи шанааны ястай байна гэхэлэр манайхан чи жоохон Korean одоо beauty стандарттай шанааны ястай гэх нэг тийм юм яваад идэг гэсэн. Тэгээд ингээ гадныхны хувьд ингээ beauty стандарт амар тийм өөрийнхөө байх authentic байх гэдэг айгүй шал өөр байдлаар ингээ хардсан байлээ. Тэгээд мань хүн явахдаа болохоор би чам дүр бодоод явна гэж хэлээд явсан байхгүй юу. Тэгэл бит хоёр ч нөгөө нэг амар тийм vibe хэлээл уушдаг, таалагддаг хамгийн дуртай ном нь хүртэл ижлэгээ алхимчд би амар дуртай. Тэгсэн мань хүн алхимчийг бас шүтдэг. Тэгээ алхимчийн кино зохиолыг нь бас биччихсэн юм байл да. Тухайн нөгөөдхөө яриад. Тэгэл яг нөгөө би Америкт байсан болохоор хүмүүс тэгэл нөгөө юм ярьж лээдэг. Тэгэл мартчихдаг. Тэгээ тэр болгоно ингээл expect хийгээд их юм бол хэцүү байдаг учраас тэг мартсан байсан. Тэгээд Жон явсны дараа 4-5 сарын дараа 100 би нэг юунд Архангай аймагт баримтат кино хийжсэн. Тэгсэн чинь нөгөө нэг айлын хүн ингээл G-Mobile-аараа уцтаал Бэла ээж чинь чамайг хурдан интернетэд ор гэж байна гэл хэлгээл тэгдэг аахгүй юу. Тэгээд тэгсэн чинь интернет байхгүй. Тэгээ нөгөө айлынхаа ахыг гуугаал мотоциклаар нэг хайн сондлаад тэгээ нэг сумын төв Эрдэнэ болгон сумын төвийн эмнэлэгт очиад нөгөөдг нь интернет нарахгүй ингээл тэгэл ингээл байна уу гэл ерөөс сонсохгүй юм чинь. Тэгээ ингээ ярьсан чинь нөгөө кастинг директор нь ярьжсэн. Тэгээд Mr. John Fusco wrote a role for you гэд John танд ингээд зориуллаад ингээд шинэ дүр өмнө нь байгаагүй дүр бичсэн. Тэгээд тэр нь болормаа гэдэг нэртэй дүр та энийг авах уу гэд. Тэгэл of course тэгээ 2-7 хоногийн дараа би Будапешттэй жийсэн шүү дээ. Йоо. Тэр чинь Miss World явцсан. Miss World тэр чинь бас аюу сарь. Тэр үеэр чинь шүү дээ яваад наа чинь. Арай өмнөх нь. Арай өмнөх нь юм уу? За. Тий. За. Тэгээ нөгөө яг Miss International-д орохдоо надаа би хизээч өмнө бодоогүй нэг тийм passion болоод авчихгүй. Юу гэсэн Miss International-д орохдоо ямар ч туршлагагүй очоод нөгөө нас хожигдоод юунд ч орч чадаагүй. Тэгэнгүүтлээ ингээ бүр ингээ шар гоцолцоод байгаа юм чи. Тэгэнгүүтлээ бусад ингээ орны хүмүүсийг яаж оролцож байгааг нь харангуутлаа. Тэр чинь надад know how болж байгаа шүү дээ. Тэгээд ингэж бодсон. Хаана дэлхийн өөр хаана тий пүлвтэй ингээ 100 орны ингээ элч төлөөлөгчд нэг дээврийн доор ингээд цуглах уу. Тэгээ тэр нөгөө нэг эцсийн финалыг чинь дэлгэхэд маш олон сая хүн ер нь ингээд үздэг, стрим хийгддэг. Тэгээ энэ бол ингээд эх орноо соёлын хэмжээнд ингээд сурчлахад амар гоё ингээд платформ юм байна. Тэгээ хэрэг дахиж надад одоо олон улсын миссийн тэмцээнд орох боломж олдох юм бол би эх орноо үнэхээр одоо гайхалтай сурчлах юмсан гэдэг тийм нөгөө хүсэл зориг аваад тий хүсэл эрмэлзэл аваад тэгээд орох юмсан гэдэг нэг тийм пашн таталцсан. Тэгээ буцаж ирээд Марко Полод явахаас өмнө одоо тэр нөгөө тэнцэн гэж хэлэхээс өмнө шүү дээ тий. Дэлхийн миссийн дотоодын шалгаруулалт болдог байхгүй юу? Miss World Mongolia 2015 онд Марко Поло тэнцнээс ч өмнө. Тэгсэн чинь хоёрт орчдөг байхгүй юу? Тэгээ манай ануу төрүүлж исэн тохойд тэгээ хайнаанд хятадын Сани явж ясан санагдчихэв. Тэгэл дотроо тэгэл очиж штэ яг ингээ хамраараа таслалаа. Тэгэл Miss World гэдэг ингээл мөрөөдөл за ингээл хизээж бүтэхгүй болчихж байгаа байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь Miss World 11 сард болж таарсан Марко Пологийн зураг 11 сард болсон байхгүй юу. Хэдэн 9 сараас эхлээд 15 оных. Тэгээд би дараа нь бодохдоо тухайн үед хүн ингээ ямар нэг ингээ ялагдчихлаа да фейлдчлээ дэ гэж бодонгууд л тэр нэг тодорхой хугацааны дараа эргээ харахад магадгүй би төрүүлсэн бол би амар сонирн байдлаар байхгүй юу. Дэлхийн мистэй явах Марко Полод авах уу гэл тий. Надад амар аль нь сонгосон надад ингээд жоохон сэтгэлд ингээд тий сэвтэй сонголт байхгүй хоёр нь л юмараа. Тэгээд тэгсэн чинь бүр ингээд цаанаасаа бурхан бүр тий чипэжээ гэд ингээд тий жаач ихлээд энийгээ гэдгээ гэд. Тэгээ Марко Поло дууссан чинь намайг гантаа мисс гантаагч чи Miss World-д оронд нь явчих гээд. Тэгээ 11 сард Австри улсад Miss World-д явж исэн байхгүй. Тэгээ Miss World бүр амар тасархай. Үнэхээр гайхалтай тэмцээн байсан. 16-д ороод тэгэл нөгөө медалийн тэмцээнүүд гэж болдог 98 орж исэн. Хоёрт ороод медалаараа бүр бүх тэмцээнээс нэг алт мөнгө хүрэл гэл нөгөөдг нь бүр амар кайфтай болчихсон. Бэлээ энэ чинь нөгөө нэг морь унаад хүмүүстэй beauty isn't everything гэдэг нэг
хэлдэг те. Надад тэр бас айгу яг миний тухай үед үзчихсэн ерөөсө тэргээр мэдэх байхгүй би. Яг нэг зөвхөн энэ гоо үзэсгэлэн бишээ. Энэс цаад дахиад зөндөө юм байдаг юм а гэдэг яг хэлжсэн. Тэгээ тэр нөгөө видеон дээр болохоор одоо нөгөө тийм тэр бас айгу сонирм байсан гэсэн. Тэр видео өөрөө бас ер нь одоо нөгөө бас Missology гэдэг нөгөө миссийн тэмцээнүүд ингээ критик гэдэг сайт байдаг. Тэгсэн нэг артикл уншиж ирсэн. Тэр 15 оны Eco Miss Earth-д төгсөн Eco видео, Монголын видео ер нь айгу тийм шинжилэл болсон гинэ. Миссүүдийн түүхэнд. Яг гэх юм бол миссүүд видеогоо хийхдээ ингээл гарч ирэл амар хөөрхөн багал намайг тэр гэдэг би тим ин гэд ингээд үзүүлээд байдаг. Тэгсэн тэнд баг би нөгөө ерөөсөө өөрийгөө нэг баг нэг 2 3 гаргаад Монголын промо хийгээ болсон байхгүй юу. Ер нь тэгээс сүлд нь ингээд нэг морь унаал тавхаал. Тэгээд тэгсэн чинь улсууд чинь бас ингээд нэг улсаас сурчлана гэдэг ингээд шал өөр жанр гараад шилдэг видео дээр шалгараад тэгээд 2016 онд бүх юмаа ингээд мартцсан явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь Miss World Mongolia жил болгон зохион байгуулах тест. Тэгсэн 16 онд яагаад ч юм зохион байгуулагдаагүй. Тэгсэн чинь нөгөө нэг югаараа дөрмээрээ өмнөх оныхоо нөгөө хоёрт орсон мистэй ингээд тэргүүн дитмээ шилжүүлэх хэрэгтэй болдог гэд. Тэгээд шууд 16 онд чинь coronation болоод тэгэл Miss World-д яв гэд. Тэгээд тэгсэн чинь хаана болох юм гэсэн Индонезийн Балид гэж хэлсэн байхгүй юу. За Балид болох юм байна гэсэн чинь 7 хоногийн дараа утас дуурснаа уцтаад Индонезийн Бали байхаа болсон. Америкийн Вашингтон DC-д болсон Мэг гингүүтлээ 10 жилийн виз дараад өгч байгаа. Йоо нөгөө бурхан дээрээс Тэгээ угаасаа 16 оны мисийн тэмцээн ямар бас нэг бүгдээрээ мэдчихэж байгаа тийм. Мондаг ёо. За одоо нөгөө personal life нөгөө хаана хаягдсан. За хэдүүлээ нэг тулахчээ. Тэгээд манай энэ удаагийн дугаар маань Bako Mongolia гэдэг энэ доор бас линк нь тавигдчих واخ. Гоё мэргэжлийн өндөр түвшинд одоо коктейл гаргадаг коктейл бар байгаа. За тэгээд Italian wine-одоос оруулж ирж байгаа энэ жилээс. Тэгээд бидрийг бас дайлж байгаа. Энэ Итали оргилон дарсан гэж тулах. Сайн нөө Беллахийн яриаг ярихаар одоо саний энэ мөчүүд бол ингээд бүр вау гэсээр бүр ингэчлээ. Тэгээд тэр нь бүр оргилон дарс шиг одоо оргилж штэ одоо тий. Амар гоё хамттай байна. Харин тийм байгаа шүү. Тэгээд бас зочлоорой энэхүү газраар агай гоё тухтай speakeasy bar байгаа. За тэгээд хэдүүлээ нөө түрүүний яриа одоо үргэлжлэж байгаа. Одоо ер нь карьерийнхаа ер нь бол одоо нэг юм шат маань левел ахиж байна. Одоо би ингээд бүр түрүү бүр ингээд 10 жилээс нь сонсоход л яг л мэдэгдэж чинь л та тий. Тэгээд 16 онд нөгөө нэг Miss World Coronation-ыг аваад за тэгэнгүүт одоо кинонууд маань хаагдсан бэ. Марко Поло угаасаа мэдээж цацагдчихж байгаа тий. За тэгэнгүүт кино тэр одоо урлагаар руугаа яг орж байгаа мөчүүдээс болцооч байна. Ер нь бол тэгээд яг Miss Earth-с хойш ер нь Монгол кинонуудад нэлээд ороод эхэлсэн. Танигдсан тий байлаа. Ер нь нэг фүтнэд ордог шиг. Miss Earth-с эхлээд явуулын хүн тогсон байхгүй юу? Одоо сая бол нэлээд монголчууд бол үтцсэн байх шиг байлээ тий. Тэгэл Монгол кинонуудад бол ер нь 2019 он хүртэл бол нэлээд тоглосон. 2017 онд яг Дэлхийн Мист орж байхдаа Стивен Сигалтай танилцаад Attrition гэдэг кинонд нь одоо Эрдэнэ туяагч маань танилцуулаад тэгээд Attrition гэдэг киноны шалгуул тэнцээ Таиланд бас орж исэн. Тэгээд ер нь олон улсын кинонуудад бас ингээд тодорхой хэмжээгээр орж яваад Монголдоо ч хэлээ гэсэн кинонуудаа ороод яг одоо мэргэжлэр ингээд ажилласан, практик ажиллаа хийсэн нэлээд удаан хугацааны жилүүд өнгөрсөн 2019 он хүртэл. 16-аас 19 он тий. Тэгээд тэнцээ чинь донд нь сурцсан. Дахиад 19 он сурсан. Шивнэнгийн сэтгэл болсон шүү дээ. Тийм тэр чинь бас дахиад мэргэжлэрээ сурч байгаа тий. Кино жүжигч. Яг мэргэжил рүү явж байгаа тий. Тэгээд за тэгээд киноноо тоглож байгаа чи би одоо мэргэжлийн юу авах хэрэгтэй байна гэж бодсон. Хайскол ингээд мөрөөдлөө биелүүлэх юм бол би яг нөгөө юу яаж исэн бүр ингээд 2013 оноос эхлээл ер нь ингээд сурах юмсан академический сурах юмсан те бүх ингээд төлсүүдийг нь яг ингээд системтэйгээр өөрөө ингээд хаа хамаагүй ингээд би даад сурах биш сурах юмсан гэдэг мөрөөдөл байсан. Тэр нь Америк тийм үү Англи тийм үү тэр нь надад нэг чухал биш. Гэтэ Америк сурахаар чинь мастер чи 2 жилийн гэдэг Англи болохоор 1 жилийн интенс хийдэг. Тэгээд би Fulbright-д 3 удаа өгчээсэн гурван тэнцээг байхгүй юу. Тэгээд 2018 онд би Chevening өгсөн чинь эхний шатандаа ч тэнцээгүй. Тэгээд яг тухайн үеийн нөгөө чи тэнцэнгүй гэдэг ингээ хариу ирж хахад ховдын үеийн чи хавцалт найруулагч Амин сүр ингээ өхөө гэх кино хийж илаа.
Тэгэл хөөг тэр хавцал дээр ингээл суугаал уйлал би өөр нь хизээс сурахгүй юм байна гэл эхний шатандаа тэнцэг эсэж тэнцээгүү гэл. Тэгээд дараа жил нь 2019 онд нь яа тийм дахиж өгнө гэд. Тэгээд дахиж өгөхдөө тэнцээд тэгээд 19 онд явчихсан. Тэнцсэн. Тэгээд сургуулаа өөрөө сонгоцсон болсон байгаа тий. Ямар нэгэн сургууль юм бэ? Royal Central School of Speech and Drama гээд одоо Judy Dench, Riz Ahmed эдэр төгссөн. Одоо нөгөө юу Jon Snow эдэр төгссөн сургууль шүү дээ. Оо за. Тэн дээр яг мейжер нь юу гэж явах вэ? Ямар нэртэй? MA Acting for Screen кино жүжигчний магистр. Гоё юм аа тий. Одоо саяны энэ ингээд сая л яг нэг фейлдсэн юм уу ингээ нөгөө тэнцээгүй юм юмнууд яригдчих штэ. Өмнөх түүхүүдийг ингээд сонсоод ингээд пам гэл амар гоё болсон юм шиг. Тэг би нөгөө юг үзээд Friends дээр нөгөө Joey гэдэг штэ тий. Joey-гэр жүжигчнийг мэдээд байгаа юм. Ингээд тэнгууд нөхөр ингээд auditionд очино. Тэгэл дандаа нөгөө тэнцсэнгөө гэл тэнгууд бүр амар юм сэтгэл готролд ороод ингээд. Тэнгууд одоо саяны энэ явсан юмнууд дээр бүгдэн дээр ингээд тэнцсэн юм биш байгаа. Тэгэхээр тэр үеуд дээр ингээд бүр ингээ хайсан хүмүүс зөндөө байгаад байдаг тийм. Жүжигчний мэрэгчлээ хайсан хүмүүс зөндөө байдаг. Ер нь альч мэрэгжил дээр үзэл за би үндэ биш юм байна гэдэг ингээ болдог. Гэхдээ тэр болгон дээр одоо саяны сүүлч гэсэн ингээл тэнцсэнгүй гээл scholarship дээр хүртэл ингээ бууж өгөхгүй ингээ явж яаж нэг туналтыг авч ийн нөгөө талдаа яаж хурцлагдаад буцаад гарч ирсэн бэ. Ерөөсөн амьдрал нь болон эргээл үгүй байсан биш үү тийм. Өөдөөс нь үгүй. Ер нь тэгээд хойноос нь дахиад гоё юм гарч ирээ. Ер нь яг кино жүжигчин гэдэг мэрэгчлэр яг ажиллаж эхэлснээс хойш бүхэл одоо миний амьдрал бол тэр чигээр rejection байхгүй. Дандаа л үгүй гэж хэлдэг хүмүүс. Тэнцэхгүй, үгүй, тэнцээгүй, болоогүй байна ч гэх юм уу те. Тэр болгоны ингээ хүн өөр дөрөө ингээ хүлээж одоо өөр дөрөө хүлээж аваад байгаа юм бол би хангалттай хөөрхөн биш байна, би хангалттай авьяастай биш байна, би хангалттай гоё биетэй биш байна ч гэх юм уу. Тэр амар токсик. Өөр дөрөө биш энэ бол нөхцөл байдлаас хамаарч те надтай хамаагүй гэдэг өнцгөөс нь ер нь ингээ харах хэрэгтэй. Гэтэ тэр бол надад аюул олон жилийн дараа ирсэн. Тэгэл жоохон байхаас эхлээл амар хэцүү тэр болгоо ингээ сэтгэл зүйн амар депресс гэдэг байсан. Тэгээ би чи ер нь бараг ингээд тэнцсэн кино нь бараг 0.5% штэ. Тэнцээгүй кино нь 99.5% баггүй үгүй гэсэн нь. Тий. Тэгээд Crazy Rich Asian хүртэл хамгийн эцсийн хоёр одоо нөгөө нэг гол дүрийн эрэгтэйгийн найз экс найз охиных нь дүрт нь тэр Аманда гэдэг дүр байсан. Тэгээд тэрэн дээр болохоор би болоод нэг Шанхайгийн жүжигчин бит хоёр эцсийн хоёртон штэ үлдээд бүр за яг ингээд туцаа паклгээд тэгээд тэрнтэй ингээд дийлээ хийж чадахгүй одоо үн мөнгөн дээрээ тохиролцохгүй маа шууд байлаг аавна гэд тэгэхэд мэдээж одоо Warner Brothers-ын кинон ингээд нөө гэж хэлэхгүй нөгөөн аваад тэгэл би пакс уцаа буцаал гаргаал зогсож исэн. Ер нь бол тийм. Гэтэ яг нөгөө талаасаа тэн дээр одоо надад тэнцээгүй гэж хэлж исэн бүх одоо чамайг ахгүй гэж хэлж исэн бүх продюсеруудаа би өөрхийн найзууд болгосон байхгүй. Ер нь тэдрийгээ дараа нь одоо Холливуд Монголыг зохион байгуулахад ч юм уу дараагийн прожект хийхэд одоо миний прожектууд дээр продюсерлж ажиллаж байгаа. Гэдэг ч гэх юм уу те. Тэгэхээр энэ бол зөвхөн ингээд нөгөө ганцхан өнөөдрийн тэнцээгүй гэх юм бас биш. Тэгээд нэг юмыг би бүр ингээд бүр бодит туршилт хийсэн. 2020 онд би мастера төгсчөөд Англид нөгөө нэг агентлагтай болоод тэгээ 20-с 21 оны хооронд чи яг ингээд нөгөө ковидын бас ингээд хэцүү үе байлаа шүү дээ. Яг тэр үеэр ингээд нэг жил яг гэрээсээ дандаа ингээд аудишн тейп self tape өгдөг байсан байхгүй юу? Дахиад 99.9% дандаа тэнцээгүй. Тэгээ би яг тухайн онд өгсөн ингээд 57 аудишныхаа ингээд нэрийг бүх прожектуудыг ингээд бичээд авсан байсан. Тэнгүүт л 2023 онд 2 жилийн дараа штэ. За миний тэнцээгүй энэ 57-гийн би нэгэн л тэнцсэн baах. Тэр нь Amazon-ы сериал тэнцсэн байгаа. Power гэд. Тэгээд 56 кинонд ямар хүмүүс авсан байна гэд би ингээ одоо бол харж байна шүү дээ 2 жилийн дараа. Тэгсэн чинь намайг авах шалгуулсан дүр дээр нь эрэгтэй хүн, эсвэл гей хүн, эсвэл 90 настай хар эмэгтэй ч гэх юм бүр ингээ дэлий. Тэр 56 прожектын баг нэг 5 мав л надтай төстэй миний үеийн насны тэгээд Аз эмэгтэй байсан. Тэгээ би тэндээс юу хэлж байгаа юм бэ гэж ойлгохлоор заримдаа rejection гэдэг бол чиний тухай ерөөсөө биш байт юм байна. Магадгүй угаасаа л өөр хүн авах байсан эсвэл шал өөрөөр эргэж болох хэвчээсэн тий чамтай ерөөсөө холбоогүйгээр маш олон хүний decision яаж ч хувирч болдог. Тэгэхээр энийг ерөөсөө ингээ хувь дээрээ одоо тэнцээгүй байлаа гэж хүлээж авах хэрэггүй. Тэгээ тэрнээс хойш ингээд би тэнцээгүй байлаа ч гэлээсэн. Окей зүгээр гэл.
Тэрнээс хойш маш олон бас амар гоё тэнцгиймсэг гэж бодсон кинонуудад тэнцээгөө тэглэж хэлсэн тэрнээс депресстэй болцсон байхгүй юу? Тэг сурч чинь те. Одоо хэдүүлэнгийн нөгөө нэг подкастын маань 2 дугаар үе шат руу орж чинь ер нь бол энэ сая тийм бед чиний тэмүүлэн хэлдгээр энэ бэлгийн алхан бүрнэ гэдэг одоо чиг ялцаад яваад байгаагүй. Дандаа л нөгөө булан эргэл rejection байсан гэдэг шүү дээ. Тэн дээр ингээд нэгдүгээр зөвхөн ингээд бас зөндөө олон хүчин зүйлүүд байгаа. Олон хүмүүс байгаа. За тэгээд өөрийнх нь бас юм зарчмууд байгаа. Эрүүл бие mental health ч одоо physical health ч гэсэн тий энийг авч явж байгаа нэг юм одоо зарчмууд юм habitуд байгаа тий энэ бүхнийг одоо хуваалцаж эхлэе. Одоо зөвхөн чи энэ бүгдийг өөрөө ганцаараа давсан юм бол биш. Тэгээд жишээлбэл нөгөө нэг тэр Сан Францискод байсан ихчтэй бүр ингээд шилжүүлээ хайцсан байгаа байхгүй тий хүнийг тэр байхгүйсэн бол одоо хааж яах ч байсан блэ тий гэдэг ч юм уу. Тэгэхээр одоо энэ personal одоо энэ power of network-тэй за ингээд өөрийгөө унж босч байгаа энэ одоо даваа чанарууд хүнтэй ярьж одоо гарч ирж ирсэн үү ээж авч одоо ийм үед ингэт юм аа миний охин ингэт юм аа гэдэг ч юм уу хэлжсэн хүмүүс байдаг байсан уу эсвэл өөрөө уншиж мэдээд ингээд сайжруулаад өөрөө яваад байсан уу. Тий. Яг би 10 жилдээ байхдаа алхимч гэдэг ном уншижсэн. Тэр бол миний яг нөгөө нэг тийм суур core тийм үнд зүйлсийг бол ингээд тавьж өгсөн ном юм шиг санагддаг. Тэгээд ер нь одоо зөвхөн нөгөө хувь тайланд итгэх хэрэгтэй. Гэхдээ хувь тайлангаа чи өөрөө бүтээн гэдэг чи өөрөө өөртөө л итгэл гэсэн үг шүү дээ. Яг дотоод дуудлагаа сонсоод тэр чинь яг болцгол юм шиг санагдах юм бол ямар ч хэцүү байсан гэсэн тэрнийхэн төлөө ингээд яваад байх хэрэгтэй гэдэгт би бүр ингээд тэнэг юм шиг итгэдэг хүн байхгүй юу. Тэгээ нөгөө талаар талархал гэдэг аягүй чухал санагддаг. Яг ингээд яг өөрөө чи хэлсэн зөв. Яг л ингээл миний амьдралын хамгийн чухал моментууд дээр яг тийм энжлүүд гарч ирдэг. Гарч иржиж байсан. Тийм болохоор ирээдүйд ч ирнэ гэдэгт би итгэдэг байхгүй юу. Тэгээд дахиад нэг баримталдаг зан чанар юу вэ гэх юм бол одоо ингээ харахаар би математик суртаа болохоор математикаар ингээ бас бодоод байна л та. Ингээд харахад одоо жилээс жилд ингээ прогрессор өсөж явж байгаа байхгүй илүү том прожектууд дээр ажиллаж байна, илүү амжилттай болж байна тий. Магадгүй би өөрөө энийгээ учиргүй л одоо мэдгүй гівгэнд ингээл амар драг хэрэгэлдэг болоод эсвэл ямар нэгэн хэрэг түүхт ороод бүр ингээл тэрнийг fuck it up хийдгүүл юм бол энэ цаашдаа прогрессор өсгөл юм байхгүй. Тэгэхээр өнөөдөр маргааш болж байгаа ямар нэгэн одоо тийм хэцүү хүндрэл бэрхшээлүүд ирээдүйд угаасаа л сайхан байх юм чинь тэрэнд би ингээд яана ирээдүй маань яана одоо яах бол дахиад кинонд тэнцэхгүй бол яана ч гэх юм уу тэгэж өөрийг ингээд зовоодаггүй ер нь итгэдэг гэсэн үг. Тэгээд 2024 онд болохоор энэ одоо таны асуусан асуулт бол надад амар таалагдчихна. Тийм бол би life balance гэдэг ямиг айгүй хэрэгжүүлнэ гэдэг зорилго өөр дөрөв тавьж байгаа 24 онд. Яагаад вэ гэх юм бол өмнөх ингээд 2 жил би ингээд маш их ингээд эргээд харахад би өөрөө ингээд ажил болсон байгаа байхгүй юу. Тэгээ тэрнээс үүдээд би найз нөхдөө цаг гаргахаа байсан, найзгүй болцсон байна. Ерөөсөө ингээд хоногийн 7 хоногийн 7 өдөр ажилтдаг ингээд шөнө 1-2 хүртэл ингээд ажиллаа идэг. Гэтэ тэрнээ амар ингээд кайфтай. Тэгээд нөгөө талаараа ингээд баланс алдагдаад ирэхлээр чинь би өөрөө өөр дөр ингээд бас ажиллааг байгаа байхгүй юу. Ном унших цаг маань амар багсан. Яг хэдэн ном уншсан гэхээр амар цөөхөн ном уншсан. Юу ийсэн ажиллаа хийсэн. Юу уншсан ерөөсөө West End-ийн тухай судалсан ч гэх юм уу те. Театрын тухай судалсан ч гэх юм уу. Тэгэхээр хүний нөгөө тодорхой хэмжээний одоо нөгөө spirit, soul, тэгээ mind гэдэг юмнууд ч бас ингээд хөглөгдөж зэрэг явахгүй болохоор хүн нөгөө талдаа хичнээн мундаг байсан ч гэсэн нөгөө аз жаргалгүй болоод ирд юм байна. Тэгэхээр одоо юу гэдэг чинь ингээл нөгөө нийгэмд амжилттай явж байгаа хүмүүсийг амар аз жаргалтай гэж хараад байдаг. Тэр бас тийм биш байхгүй юу? Тэ mental health гэдэг чинь амар чухал. Ер нь бидний үеийн залуучууд маш ярих хэвээр сэдв юм шиг надад санагддаг. Тэгээ би яг mental health дээр ажиллахын тулд сая нэг одоо том одоо акшн хийсэн. Тэр маань юу байсан бэ гэхээр сая нөгөө Таиланд руу яваад ширэнгөө ойд буддын сүмд би нэг 2-7 хоног дуугүй бясалгал хийж суугаад юу ч ярьдаггүй. Хүний нүдрөө харж мардаггүй. Тий, хүний нүдрөө харж мардаггүй 2-7 хоног. Тэгээд 12 сарын 31-ээс эхэлж нөгөө нэг тэр бясалгал хийсэн байхгүй юу? Тэгээ хүн чинь ингээд дотроо эгонд бодсон юм. Би 12 сарын 31-ний амар гоё найзтайгаа баярлж байгаа. 1 сарын 1-ээс эхэлчихэж байгаа багтаа. Заавал 31-нд байдаг юм чи юу те гээ те. Тэгээ ингээд бүх найзууд ингээд шампансыг тулгаал байж хат би тийм ингээд гэж сууж байгаа байхгүй юу? Хав харахгүй газар. Тэгтээ тэр маань өөрөө ингээд нөгөө энэ шинэ оныг эхлэх амар гоё цэг юм шиг надад санагдаад. Тэгээ яг ингээд бүх ажлаа бүр ингээд зогсоогоод тэгээ тийшээ явсан. Тэгээд тэр 2-7 хоногт бол надад бол үнэхээр хэцүү байсан.
Тэгтээ хэцүү ч хэлээ гэсэн нөгөө гоё гэж хэлэхгүй. Тэгтээ гайхалтай өөрчлөлтүүд надад ингээ гарч ирсэн. Миний төвлөрөл сайжирсан. Ажлаа ихтэй би яг нөгөө одоо цаг дээр ингээ төвлөрөх, фокуслах миний фокус айгүй сайн болсон. Өмнө ингээл энэ тийм дээрээдүүд өнгөрснөө ингээл бодоол энийг чичээ тэрнлүү чи ярьчих гэл ингэж өсчдөг байсан бол яг энийгээ л хийгээл за дараа нь энийгээ хийгээд дараа нь энийгээ хийгээд гэхээр богино хугацаанд гараас илүү их юм гарч байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь сэтгэл зүйн хувьд нөгөө 50 амар амгалан байх чинь өөрөө эргээд нөгөө бусад карьерийн болоод мэрэгжлийн хувьд ингээд бас айгүй тийм үр дүнтэй идэх юм байна. Тэгээд 24 онд би ингээд нөгөө 3 төрлийн ингээд нөгөө планууд гаргаж байгаа. Тэр маань ингээд 4 төрлийн план гаргаж байгаа. Нэг нь бол ингээд ажлын план. Ажил дээр би ийм хийн, ийм прожектууд дээр ажиллана. Энийг одоо Монгол хааны дэлхийд гаргахыг продюсерлж гэх юм уу те. Тэрнээсээ гадна body гэж гаргаж байгаа. Би яг яаж хөгжүүлэх юм бэ? 7 хоногт 2 удаа жимд явах юм уу? Яах юм те. Тэгээ дээрэс нь mind гэдэг юм гаргаж байгаа. Mind дээрээ зориулж би одоо магадгүй би амар гоё та хоёртой ярьж байгаа шиг юм чанарлаг яриаг би ингээд те хүмүүстэй ингээ ярмаар байгаа байхгүй хин нэг ч юм уу ямар нөхцөл байдлыг ярих биш. Өөрөөсөө мундаг хүмүүстэй уулздаг болмоор байна. Хэдэн ном унших юм. Өөрийгөө илүү яаж ухаантай болгох уу? Дээрээс нь spirit дээрээ бас ингээд төлөвлөгөө гаргаж эхэлсэн. Spirit дээрээ төлөвлөгөө гаргахын тулд өглөө болгон одоо амьсгалын дасгал хийх. За тэгээд дээрээс нь бяцлал хийх зөвхөн 10 минут надад хэрэгтэй ч гэх юм уу. Тэгээд нэг сардаа нэг удаа нэг 5 хоногийн айтайхан бяцлаглалын курсууд Монголд бас байгаа шүү дээ. Гэдэгч гэх юм уу. Тэгээд дээрэс нь одоо spirit дээр ажиллахын тулд би хүн болохгүй байх гэдэг бас одоо зорилго тавьсан. Тэгээд тэрнийг ингээд бага хугацаагаар тавьсан байхгүй. Сая 10 хоног хүн болохгүй гэж. Тэгээ ингээ яг хүн болох гал эрэнгүүт л за гэл ингээл яхахлаар чи сүулт ингээ надад хүнийг муулахаа бэлчтэй юм байна. Би өөрөө муулахгүй болохоор тэр тэгжилээ штэ гингүүт л тэгсэн үү гэд гингүүт л ингээ тэрнийг нүлгэж байгаа тийм үү яасан муухай ингэхгүй болохоор чин ингээ дахиж ярихгүй байгаа байхгүй юу. Тэгээд дээрэс нь хоёр дахь нь болохоор би чадахгүй бүтггүй гэж ингээ амнаасаа тийм нөгөө бэлэггүй гэж монголчууд ярьдэн штэ тий. Тийм үг гарахгүй. Тэгээд can person боёо би ингээ чаддаг хүн байна гэхлээр амнаасаа гаргаж байгаа нөгөө үгэн дээр амар тийм consciously ухамсартайгаар бодож хэлдэг. Тэгэхээр ингээд ер нь тэр энерги хүн яг ингээ өөртөө татсан байна гэдгийг бол айгүй итгээд байгаа. Амар гоё. Нөгөө нэг яг энийгээ ингэж яхтаа бас хоёулангийн подкастт яг орж таарч байгаа юм байна. So тэнгуут одоо яг өөртөө юм зарцуулахгүй плана гаргацсан байгаа юм байна. Амар гоё те. Ингэж ижил яг өөрөө тэрэгдсэн ойлгоод байгаа юм байна. Тэр бас нөгөө нэг 14 хоног ямар ч таг дуу байдаг. Тэр нэг тэрнээс гарч ирсэн энэ үр дүнгуудыг чи одоо өөрөө мэдрэл байгаа юм байна те. Тэр хамгийн их мэдгэж байгаа дүнгууд үр дүнгууд нь ямар үр дүнгууд байна гэсэн бэ? Илүү фокус чаддаг болж ингэж те. Ер нь бол юу юм бэ лээ? Эхний тэр чи бүр ингээд цементийн шалан дээр ингээ модон дээр дэрэлж унтдаг. Бүр тийм айгуу тийм экстрим байхгүй юу. Тэгээд усанд орохдоо ингээ хувингаар ингээ төмпөнд ингээ ус хийж агаад жижиг ингээ шангаар усаа ингээ одоо бас сүм учраас сарыгаар бие ороож байгаа ингээ нууж ингээ орч мордог. Бүр ингээ амар экстрим. Тэгээ өдөрт 2 удаа хоол идэнэ. Өглөө 8-аас өдөр 12-аас тэгээд цагаан хоол идэнэ. Тэгээд уцыг нь ураагаад авчина. Ном, дэвтэр, өдрийн нэмэлт бүр ингээ толыг нь хүртэл ураагаад авчина. Тэгээд тол хураагаад авчихлаар би ингээ 2-7 хоног нүрээ ингээ толинд хараг. Би яг яаж харагдж байгааг мэдэхгүй. Тэгэл халуун учраас нүрээ л угаагаал байгаа ингээ ямар ч хэлээсэн байнга цэвэрлэхгүй бол болохгүй гэд. Тэгээ өөрөөр хэлэх юм бол бид нар нөгөө та хоёртай ярьж байгаа чинь ч гэтлээс ингээ шинэ информацууд бидний тарих цаг тутам авч байгаа байхгүй. Тэгэхээр ерөөсө бидний тархинд орж болох тэр информацийг аль болох ингээ хязгаарлалж байгаа. Тийм учраас та бяцлагтаа өнгөрсөнд одоо хүртэл байгаа информацаа л ингээд буцаагаад одоо нэг хүн мацаг барьдаг шиг шүүж эхэлнэ гэсэн үг шүү дээ тий. Тэгээд ерөөсөө даалгавар нь юу ч битгий бод гэж байгаа байхгүй. Тэг өдөрт 17 цаг бяцлагдаг. 17 цаг. Надад дуугүй ах нь ерөөсөө хэцүү байгаагүй. Суух нь өстө үнэхээр амар хэцүүсэн. Тэгээ ингээд суухлаар чи ингээд бүсөвдөөл тэг ингээд суумаар санагдал. Хүмүүсийг харахаар бүгдээрээ ингээд хүн төвлөрөөд бас би яаглаараа төвлөрч чаддгүй юм байна гээл те буцаал ингээд яа. Тэгэхээр энэ өөрөө бас ингээд нөгөө төсвөр төвчээр хүн суулгад юм байлээ нөгөө талаараа. Тэгээ хоёрт болохоор хүн ингээд яг юуч бодохгүй байна гэхлээр маш их юм бодд юм бэл.
Өнгөрснөө бодоол, ирээдүгээ бодоол, би тэгсэн чинь тэгсэн байхгүй, би тэр хүн тэгсэн чинь би тэгсэн бол тэгхвэсийн тэр хүн яагаад намайг те тэр тэгсэн бол гээл ирээдүү маань яана гээл айгуу тийм негатив юм бод юм билээ шүү дээ чи яг ингээ харахлаа. Яг хүний толгойн дээр янз янзын бодол. Тэр болгоныгоо цэгэнжин гэсэн үг байхгүй. Бид нар одоо өөрсдөө тэрийг боддог мөртлөө ингээ нөгөө гэс ингээ өнгөрөөч мартчихдаг. Яг одоо фокуслчаар тэр болгоныгоо ингэж боддог юм байлээ. Тийм. Тэгээд одоо энэ чинь нөгөө тархич ингээ бүр янз бүрийн бодон заяа хамаа намаагүй. Тэг ингээ distraction амар ихтэй. Одоо яг энэ Белаг ингээ сууж ангууд гинт фокусны үед нь байгаа. Тийм нэг хэсэг үеэр тий 15 цаг суунагдчих яг нэг зарим хэсгүүд нь амар distracted байж байгаа. Зарим хэсэгт амар фокуслаад тэндээсээ юм авах юм аваад идэм бэл. Тэг тэмдэглэж үлдээхгүй. Бодоол өнгөрөх нь зүг үү? Окей. Тэгээд monkey mind гэж нэрлэдэг юм байна. Яагаад гэх юм бол сармагчин ч нөгөө эндээс хамаагүй ингээд үсэрдэг. Тэр шиг өнгөрсөнд 10 жилийн өмнө, 1 хоногийн өмнө, эсвэл 5 жилийн дараа, 3 сарын дараа ч гэх юм уу. Хамгийн гол нь учир шалтгаан нь ерөөсө бид нар ингээд мэддэг штэ. Одоо төвлөрг ингээд өцөндөө сонсон. Гэтэ ингээд яг ингээд филинг хийнэ гэдэг чинь ингээд бас арай өөр байгаа байхгүй. Яг мэдрэх нь. Өнгөрсөндөө байгаад ирээдүйд байгаад бид нар одоо тэгж бодсон штэ. Ирээдүйд одоо магадгүй одоо юу ч хийдэ би жишээлх юм бол за би нэг кинонд л амар гоё кинон тоглох юм бол л аз жаргалтай болох гэдэг. За тэгээд тоглож л та тий. Тэг яхын дахиад нэг кинонд тогломоор санагдаж шүү дээ. Тэгэхээр нөгөө хүн чинь яг нэг юмтай болчвол эсвэл би өнөөдөр магадгүй $10,000 авах юм бол аз жаргалтай болчих гээд байна тий. Тэгээ $10,000 хүрээд ирсэн чинь за $100,000 л олчих юм бол яг аз жаргалтай болох гээд байна гэдэг. Тэгвэл аз жаргал гэдэг яг хаана байгаа нь тий хизээч олдохгүй юм бол тэгэхээр нөгөө хүн чинь ингэж асууд юм л да. Та яг одоо хаана вэ? Яг одоо юу болж байна? Тэгээ яг одоо юу болж байна гэхлээр яг одоо юу ч болоогүй л байгаа байхгүй. Одоо энд гурлын юм ярьж штэ. Яг одоо юу ч болоогүй байгаа байхгүй юу? Ямар ч дайн дажин болоогүй, бидний боддог айдас юу ч болоогүй, эсвэл бидний дургуун энд хурж ирээд те бидрийг цохоод байгаа юм байхгүй те амар тайван байгаа байхгүй юу? Тэгэхээр бүх цаг момент болгон хэрвээ яг одоо төвлөрч чадах юм бол яг ийм тайван үргэлжлэх боломжтой. Тэгээ бид нар чи яг одоо л амьдарч байгаа хүмүүс шүү дээ. Тэгээ яг одоо дээрээ нэмэх нь дахиад нэг dimension нэмэх хэрэгтэй юм лээ. Яг энд гэдэг. Өөрөөр хэлбэл яг одоо ч хэлэхээс би жишээлх юм бол сөүлд болж байгаа юмыг, Лондонд болж байгаа юмыг тий. Магадгүй одоо дайн болж байгаа газрыг бодоод суугаад байж болохгүй яг одоо. Тэгэхээр яг одоо энэ өрөөнд байгаа л яг одоо яг энд гэдгийг ингээд түүтрэх нь энэ өөрөө бас амар том асар том концентрац төвлөрлийн тийм дасгал юм байна гэж бодсон. Тэгээ би ерөөсөө бясалгалыг төвлөрөл юм байна гэдэг тийм дүгнэлтэнд хүрсэн. Тэгэл одоо ингээл жоохон ингээл хэлэхээр хүн чинь жоохон ухамсартай болчтой юм лээ. Яг ингэх гээд байна. Яг одоо яг ингээл ингэлээр буцаад ингээд төрөг ороод ирдэг. Тэгэл жоохон ингээл сууж ангуул чи яг үнэ. Нэг 10 минут болоод ингээд эхлэн заяа. Тэгэл ингээд эхлэнгүүт л заримдаа бүр тэгж бодож байгаа ч мэдэхгүй ингээд дагаа явцсан байдаг байхгүй юу. Тэ ингээд нөгөө юугүй юм шиг, толгойгүй юм шиг. Тэ ингээд дагаж явснаа. Хүй энд явж штэ. Яг одоо яг энд гэхээр ингээд буцаа өрөөд ирдэ. Маа Тэмүүлэн бас амар аялдаг. Өөрөө Overland Mongolia гэдэг ерөөхдөө бол одоо юм одоо Overland гэхэлэр юм аялаад өөр Монголын юм гоё юм одоо Bluetooth-ээр очиж тэнцэнэ өөрөө аялаад кампай гэдэг нөгөө ASMR дээр хийдэг шүү дээ. Тийм амар хийдэг байхгүй. Тэн дээрээс бас өөрөө их фокуслайд нэг чиний хэлдэг. Ингэж авах юм одоо өөр арга нь тэр байна л да тий. Тэгэд тухайн үед бас physical юм бас байх хэрэгтэй. Хүн өөрөө нөгөө physically эрүүл биед заруулахын оршин гэдэг энэ үг өөрөө амар ингийн байнгын амны хэллэг шиг сонсогдоод байдаг мөртлөө цаана маш их утга санаа агуулж идэг юм байна тий. За тэнгууд одоо бид нар одоо нас угаас одоо өөрөө хүн төрөлхтөн ч өөрөө юм насныхаа загуудаар ингээл бие чинь физиологийн хувьд өөрчлөлтөд явж идэг. Тэрний ерөөсө хөдөлгөх хүч нь хөдөлгөөн. Одоо тэр нэг энэ meditation хийсэн тэр үед дээр хөдөлгөөн хийд юм уу? Айсгүй бол ерөөсөө л дан бясалгал судахгүй. Өглөө 2 цаг йог хийдэг. Заавал юм байна. Заавал йог хийдэг тий. 2 цаг йог хийгээд тэгээд нэг 2 цагийнх нь meditation болохоор явган meditation гэдэг байхгүй алхаж meditation хийдэг. Тэгэл бусдууд нь бол суух. Гэтээ йогч нь ингээ 2 цаг йог хийчихлээр тухайн өдрөө бол даад юм билээ. Өдөр болго хийж авч учраас шүү дээ тий. Амар deep thoughts юм шиг зөв шүү. Хөдөлгөөн хийж хүн ерөөсөө одоо тэр суух хүч ч юм уу те бүх юмныхаа арталт надад тийм байгаад байгаа байхгүй. Тэдэрс м одоо яг одоо үед бол юм strength training байгаад байгаа. Тэр бол одоо илүү яг mind-ыг бүр улам тэр бүгдээрээ chemicals бодис солилцол явагдаж байгаа шүү дээ эцэст те. Тэр болгоныг чинь зүг ойлролт нь оруулж өгөх юм дээр л ах. За хоол diet те.
Тэгэд Бэла ер нь бол бас diet mind дасгал хөдөлгөөнөөр их хичээлдэг. Одоо яаж юм? Яг нөгөө нэг би бүр тийм crazy хичээлдэг хүн бол бас биш. Тэгтээ ингээд нөгөө заримдаа одоо юу гэдэг чинь ингээд gym би ингээд on and off явдаг байхгүй юу ер нь бол. Тэгээд ингээд ямар нэгэн тийм хүнтэй хамтдаа юм хийх туртаа ганцаараа ингээл 1 2 3 ингээл тоолохор надад жоохон уйтгартай санагдаад идэв. Тэгээд gym гэхээс илүүтэйгээр би жишээлх юм бол тулааны урлагаар хичээллээ гэж боддог энэ жил. Тэгэхээр ингээд стил хөдөлж байгаа хэрнээ илүү надад тийм сонирхолтой. Дараа нь бас одоо миний жүжигчний мэрэгжилд илүү ашигтай байж болохоор ингээд 3 сум одоо 1 сумаар 3 тулаа буутахаар юм байна гэж хараад байгаа байхгүй юу? Диетийн хувьд болохоор би ерөөсөө диет барьдгүй. Дуртай юм иддэг. Дуртай үедээ иддэг. Тэгтээ сая нэг юм байгаа. Дуртай юм иддэг. Тэгтээ сая болохоор нөгөө юунаас болоод 30 хоног мах идэг байхгүй юу? Тэгээд би ч юм бол маш их мах иддэг. Тэгтээ 30 хоног мах идэггүй байсан чинь маш их одоо нөгөө юу байсан? Би айгүй хөнгөрсөн. Тэгээ би хөнгөрөөд тэгээ тэрнээсээ хойш нэг 7 хоногт 3 өдөр мах идээд 4 өдөр нь одоо ол идэхгүй байгаа. Илүү гоё загас магас идмээр санагдаад. Тэгээ мах идэхгүй байхаар ч хүн бас ингээд бүр хитрхи их бас иддэг юм байна. Ер нь мах идэхээр бид нар за будаа тэрнийгээ чолчи энийгээ чолчи гэл ингээд идэд идэм шүү дээ. Мах идэхгүй болохоор яг юу идэж байгаагаа ингээд бодоод ийм ногоо идэж байгаа гэл тэгэл тэр нь ингээ айгүй хурдан шингэчихэж байгаа байхгүй. Монголын нөхцөл жоох хэцүү одоо Таиланд идэр шиг газар бол шинэ ногоотой гоё жимстэй газар бол амар изи юм бэл. Саяны юун дээр нь одоо stress relief дээр би жишээл шууд байгаль руу гараа авчдаг тийм. Ингээл стресстэй л бол нэлээд burnout болол ерөө шууд гараад ганцаараа чамаг явдаг. Хобби нь яг юу вэ? School team stress relief хийдэг хобби нь. Аялах. Бас аялах уу тийм. Гөө гэхдээ 14 орноор явсан гэсэндээ тэр үед Спандахта. Тэрнээс хойш одоо шууд аялах гэдэг нь гадаад руу аялахыг ирж гин үү? Эсвэл дотроо Монголдо аялж гин үү? Backpack эсвэл хотел. Янз. Сектор байхгүй байгаа шууд. Сектор байхгүйгээр аялна. Гэтэ одоо ажиллаар явж байгаа юм бол мэдээж одоо жоохон тухтай аялна. Гэтэ заримдаа бол би жоохон тийм экстрим аялах амар туртай. Одоо шууд backpack өөрөө ч юм. Би нэг удаа Хонконг руу нисэн гол Хонконгоос тийшээ Монгол хүртэл бүхэлдээ сар агас хятадын хөндлөн голтод backpack хийжсэн. Тэгээд юунд цагаан хармин дээр нууцаар майхантай оноод ганцаараа гаргаж авах юм уу? Хоёр найзтайгаа спонсордог манай нөгөө partners in crime тэгэл best friend-үүдтэйгээ тийм галзуу юм идэг. Тэгэл мотоциклээр бас Монголоо 3 жил дараалж 100 бас тойрч марж исэн. Тэгээ ер нь бол тийм жоохон тийм хим гарах. Яаж амжуулаад байна гэдэг нэр үнэндээ. Экстрим аялах дуртай. Тэгээ саяны Таиланд ч гэсэн миний хувьд бас аялал байхгүй юу те. Одоо хүмүүс нэг төрөл нэ тийм. Пхукет явж байхад би ч ингэ шаал мэдрэл муутай юм шиг ширэнгөөд. Nice. Окей. Амар зөрөгтэй юм а те. Ийм нөгөө нэг юм янз бүрийн юмуд хийх гэж нэгдүгээр зөрөг. Тэгэд өөрөө бас тийм дуртай сонирхолтой байна л да. Амар сониуч байна л гэсэн үг ер нь бол. Цагаан юм дээр хонжин гэдэг ч бас. Сониуч цаашаа амар юм да. Окей. Эхний ер нь л манай подкаст нэлээд гоё нэлээд ярьлаа. Одоо нэг сүүлийн юм дээр нь what's planned ahead гэж ярмаар санагдаж байна. Ер нь одоо сая new Бэла сая нэг 14 хоног яваад бас өөрийгөө нэлээд сайн тодорхойлоод ороод ирсэн байна. Энэ жил ер нь цаашдаа нэг тавьсан байгаа гоё зорилгууд нь нууц биш бол бас гоё олон улсын бас хийж байгаа юмч байж магадгүй. Тэдний юу байгаа бол. Одоо манай Монгол хаан жижиг бай сайн нөгөө Англид тоглогдоод маш амжилттай тоглогдсон. Тэгээд 100 хэдэн монгол хүмүүс уран бүтээлчид бас энэ дээр ажилласан гэдэг нь энэ төслийн хамгийн гайхалтай гоё зүйл нь. Яагаад гэвэл бид нар одоо юу гэдэг чинь ганцхан хүн дэлхийд гарах биш ингээд нөгөө отог аймагаараа гарч байгаа байхгүй юу? Тэгэхээр цаашдаа бид нар нөгөө Английн жишээнээс үндэслээд дэлхийн бусад орнуудад тавих бүрэн потенциалтай байгаа. Тэгээ тийм учраас одоо нөгөө дэлхийн төр буюу World Tour-ыг одоо план хийж байна. Тийм план хийж байна. Тэгээ ер нь бол 2024 оны 100 эсвэл намраас эхлээд цаашдаа 2 жил бол ингээд тасралтгүй дэлхийг тойрон одоо 100 хэдэн хүмүүс ингээд тэг амгаараа явна гэсэн. Би түрүүн харин нэг бэлэн амар их юм хэдүүлээ ярихаар ингээд тучинчаад байгаа болохоор ерөөсөө энэ саяны энэ прожектыг ерөөсөө яриаг өнгөрцөн байгаа байхгүй. Энийг яг одоо л ярмаар санагдав. Thanks гоё шеэрлж байгаа. Тэгээд тэр төсөл мэн одоо продюсер гэдэг ааштай тэр төсөл дээр тий. Продюсингаа ер ажны ажил яг яаж авсан ах?
Яаж хасан? Тийм. Аха. Надад ч амар гоё асуулт байна. Бас л амар random асуулт. Юу яасан юм аа? Би нөгөө Хөх тавлангийн кинонд 19 он тоглож ирсэн. Тэгээ Хөх тавлан киноны маань нээлт ковидын дараа 2022 оны 4 сард болсон байхгүй Монголд. Тэгээ тухайн үед нөгөө манай аав илэгний хорт авдартай байсан. Тэгээ би нөгөө Англид жүжигчнэр ажилладаг байж байгаад аль болох нөгөө Монгол руу байнга тгий ирж очих тийм шаардлагатай болоод тэгээд киноныхаа нээлтэн дээр ирэнгээ нөгөө аав дээрээ ирэх гээд ирсэн байсан үе. Тэгээд тухайн үед нөгөө манай найз Тотко Самсон гэж зохиолч удаа шүү дээ. Тотко хойлоо жүжиг үзхүүгээд тэгээд би тэгээл даа гэд. Тэгээд хамггүй төрийн амар гоё тийм судал Тотко намайг айж үзүүлсэн байхгүй юу. Тэгээд тэгсэн чинь ямар гоё жүжигэ Монголд бас те ийм гайхалтай жүжиг бас ингэж тавьдгаа. Ямар сайхан найруулаа. Дээрээс нь жүжигчт нь үнэхээр мундаг байна. Дээрээс нь энэ нөгөө би тамгагүй төрийн дээр хуучин хөлбөрийг нь үзээгүй. Тэгээ анх удаа үзэж байгаа үний үед тэр нөгөө нэг үгний уран цэцэн мэдсэн бүр ингээд миний яг ингээд зүрхэнд хүрсэн. Тэгээд жүжиг дууссан чи Тотгоч нь нөгөө Иби ахын Тэнгэрийн чонуугийн ингээд зохиолч нь байсан болохоор тайзны ард очиж Иби ахт баяр үргэгээ болтгоо. Би тэр яа тэгээд ажиллаагүй гэж тайзныхын ард орох эвгүй штэ гээл. Тэгэл орё гэсээр хагаад тэгээд дагаа орохгүй юу. Тэгээд дагаа орсон чинь Хариу Баатар найруулагчтай ингээд тааралдаад бас легендарны хүн биз дээ. Тийм. Тэгэнгүүтлээ яг мэдээж Хариу Баатар найруулагчийг бол мэднэ хүн болгон л мэддэг. Гэхдээ яг битүүрт гэж нөгөө хамтарч ажиллаж исэн бол туршлага байхгүй гэдэг чи бараг л танихгүй гэдгээс ялгаагүй. Тэгээд яг баяр үргээл тухайн үедээ та энэ жүжигээ ингээд нөгөө олон улсад ингээд гаргаач гэд тэгжсэн. Тэгээд тэгсэн чинь харин би бас яг тийм бодолтой байгаа. Тийм гэд тэгсэн чинь би та West End-д гаргаач гэдгсэн байхгүй. Тэгсэн чинь Баатар ах яа нэнийг үзэл та үнэн л юм чи. West End гэж юу юм гэсэн байхгүй. Чи сайн мэдгүй шүү дээ. Лондоноос хүмүүс. Тэгээ бодлоо. Тэгээ West End гэж юу ингээд тэгээд West End гэдэг чинь ингээд Broadway яг ижлэх ингээд Европт идэг хөлбөр ингээд тайлбарлалаа л та. Тэгээ би нөгөө маргааш нь Лондон руу буцах байсан юм. Тэгээ Лондон руу буцах байсан чинь нөгөө Баатар ах чи тэгвэл Лондонд очиод ингээд бас ингээд жоохон судлаад үзхүүгээд тэгээ Лондонд би нэг стартап хийх гээд bijсэн байхгүй. Тэгээд миний партнер болохоор Монгол Улсын соёлын эхлэлч Өнөрмаа гэж гайхалтай эмэгтэй байдаг. Тэгээ би Өнөрмаа ихчтэй нөгөө ийм жүжиг үзлээ. Тэгээд ингээд судлаад үзхүү гэж байна гэд тэгсэн. Тэгээ бит хоёр нөгөө энэ жүжигнэр хамгийн анх ингээд ажиллаж эхлээд тэгсэн чинь л мэдгүй ингээд нөгөө болох хэвээр юм чи ингээд болдгороо болоод ингээд Тэ явцсан. Тэгэл англи монголоор орчуулах зохиолчийг нь олоод production компаниг нь олоод маркетингийн агентлагийг нь олоод тэгэл ингээл цаашаа ингээл хөрөөл явчих. Тэгээ 2 жил одоо Монгол хаантаа. Nice. За өстө баяр үргээ. Айгуу том амжилттай. Цааш бас айгуу гоё их мөглөгдөж байгаа юм байна. Тийм ээ. Тэгээ би бас боддог байхгүй юу? Манай аав одоо тийж хэлэхэд муухай ч хэлээс нөгөө талаар манай аав ирүүл исэн бол би хизээч тэгэж яач ирэхгүй байхгүй юу? Ер нь. Тэгэхээр Монгол хаан дээр тэгж очихгүйсэн магадгүй өнөөдөр Монгол хаан Лондонд биш өөр усад тоглож исэн ч байх магадгүй. Тэгэхээр ингээ нөгөө юм гэдэг ингээ ямар нюанстай тий бүх хүмүүс бүх үйл явц нөхцөл байдал бие биенээсээ хамаардаг учраас бид нар дандаа нэг тийм өөртөөхөө хэлж байгаа үг хийж байгаа үйлчлэж хэлээ гэсэн нэг бусдад хэрэгтэй байлгах нь айгуу тийм чухал юм шиг санагддаг. Яг гэх юм бол зүгээр нэг муу үйл явдлаас ч хэлээ гэсэн бүр ингээд хүмүүс ингээд зам ирээдүйн хэдэн жилийн зурлаг болоо хэдэн зуун хүний ингээд ирээдүй шал өөр тийшээгээ явах ингээд бас нөхцөл байдал бас үүсгэл юм бэл. Өстой гоё л та. Товчхон Монгол хаан Соёлоонд энэ яг ямар байсан бэ? Одоо би зүгээр тэрийг ингээл нөгөө фэйсбүүкээр харж байгаа шүү дээ. Анх хараа бүр өөрөө итгэхгүй байхгүй. Нэрэн гэсээ яриад энэ одоо баг спам явж гинөө те. Итгэхгүй байгаа юм чинь. Тэр яг ингээд таад яваад ингээд тийгээд ирэхэд нэг товчхон яг ямар хуу байсан тэрийг нэг жоохон хүмүүст бас сонирхол. Яаж хүлээж аваа? Гайхалтай байсан. Би ингээд нөгөө Колизеум театр гэдэг чинь Лондонгийн хамгийн том театр нөхгүй юу? 2300-ны судалтай. Тэгээд хамгийн дээдлийн ингээд тоглолт болгоны дээр төгсгөл би ингээд дээр 4 давхарт гараад ингээд бичлэг гэдэг байхгүй юу? Тэгээд тэнгуүтл ихний ингээд давхар нь ингээд тэр чигээр драмын театр, 2 дахь давхар нь драм, 3 дахь нь драм, 4 дахь нь драмын театр сууж байгаа байхгүй юу? Тэр чигээрээ. Тэгэл ингээл яг ингээл дуусахад тэр 2500 хүн босоод алга тарч байгаа тэр нүргэлсэн чимээ бүр ингээд ерөөсөө л баг одоо нөгөө хөл бөмбөгчин бол хөл бөмбөгийн стадионд байгаа юм шиг тийм одоо огшоосон мэдрэмж байдаг. Тэгээд дээрэс нь нийт зүйлийг бид нар ерөөсөө нөгөө
мэдэхгүй шүү дээ. Одоо жишээлбэл монгол хүмүүс үзээд таалагдаад байна. Гадаад хүмүүс үзээд, хар хүмүүс үзээд, шар хүмүүс үзээд, муслим шашны хүмүүс үзээд ойлгох юм уу, ойлгохгүй юм уу, таалагдах юм уу, таалагдахгүй юм уу тэрнийг мэдэхгүй байхгүй тий. Тэгээд бид нар яг эхний өдрийн тоглолт хийсэн чинь 90% монголчууд орж ирсэн байхгүй нөгөө өсөн үлээгээд бүр энийг л үзнэ гэсэн. Тэгээ энэ тэндээс монголчууд орж ирээд за тэгэл мэдээ тэр бол амар гоё ингээд тий реакцтай авчиж байгаа. Хоёр дахь өдөр гэсэн чинь 30% монгол орж ирээд 70% гадаадууд орж ирсэн байхгүй юу. Тэгсэн чинь яг ингээд реакц нийжлэх. Тэгсэн чинь 3 дахь өдрийн тоглолт гэсэн чинь 5% монгол 95% гадаадууд. Тэгсэн чинь бүр яг ижилхэн бид нар эхэндээ яах вэ нөгөө монголчууд нь шүглдээд байгаа мó гэж бодчих. Үгүй гадаадууд нь бас шүглдээд идэм байлээ. Тийм тэгээд ер нь бол тухайн яг 1 сар Лондон хотын төв бол ерөөсө тэр чигээрээ одоо нөгөө Монголын соёлын тогтолцоос. Тэгэл энэ тэндгүүн Монгол метроч орсон Монгол хаан, таксинч Монгол хаан, автобусч Монгол хаан, гадаа гудамжинд нь скватрын талбайд нь очиж 100 хэдэн үнэн бэлгээ бүжиглээл. Тэгэл жоох ингээл гараал явангуут баахан Монгол ингээ хөө хуйгтай болсон хүмүүс ингээ талбайгаар нэг байх бид нэр ингээл морьтой тавихаар тэрний бүр утгыг нь алдсан. Тэгэл нөгөө 100 хэдэн хүн чинь бас артист чинь ингээ ажилдаа ирэхдээ Монгол дийлэн өмснө. Ирж үзэж байгаа хүмүүс нь Монгол дийлэн өмсөн. Тэгээ яг тэр нөгөө нэг юу одоо Oxford Street, Piccadilly, Leicester Square-ийн тэнд учраас дандаа ингээ төвөр байгаа байхгүй юу. Тэгэл бид нар чи завтай үедээ дандаа рeel хийж ийн эсвэл нөгөө юу гэдэг вэ те нөгөө флаш моб хийж ийн гэл дандаа гудамжаар ингээл Монгол гээл. Тэгээ тэр үеэр бол нэрээ ерөөсөө зүгээр нөгөө Монголын баг монголоор амьсгалжсэн. Тэгэл хаач орноо та нар монгол уу гэл. Бэлэ энэ дээр бас аюу том өөрөөр болтой одоо ажилласан юм шиг одоо би бол тэгж харж байна. Тэгээд бас аюу мондог байна. Цаашаас энийг улам дэлгэрүүлээд өөр олон хотоор те гоё ингээ яваасаа. Би бас тамгүй тэр үзэж чадаагүй байгаа. Тэгэхээр заавал үзнэ. Яаж хийж чад. Одоо үзэл бүр гоё юм байна. Монголд ч хэлээ гэсэн. Ер нь бол одоо бид нэр их орондоо Broadway-ийн хэмжээний West End-ийн чанартай бүтээл үүснэ гэдэг чинь гоё байхгүй тий. Тэгээ бас энийг хийж чадж байгаа producing баг гэдэг чинь өөрөө бас айгүй зоригтой байна. Тий. Тэнийг юм шиг зоригтой байна. Бас чадчихээн тий. Тэгээ дээрэс нь бас найруулагчийн тэр креатив сэтгэлгээ бол үнэхээр бас мундаг. Тэгжиж бас нөгөө нэг ингээд энэ олон хүмүүс чинь 100 хэдэн хүмүүс яг нэг үндсүүлийн дор оршин тэрнийг манлайлж ингээд базна гэдэг чинь бас хэцүү байхгүй. Тэр олон хүний харилцааг зохицуулна гэдэг коммуникацийн асуудал хүртэл байгаа шүү дээ тий. Тэгэхээр монголчууд бол яг нөгөө бүгдээ бие биендээ дургу тий бүгдээ дургу штэ. Тэгтээ ингээд нийлж ажиллаж чадах юм бол айгүй тийм хол явдаг тийм нөгөө сонин identityтэй хүмүүс байгаа байхгүй. Ганцаараа явах амар дуртай. Тэгээ ганцаараа явахаар ингээд хурдан яваад идэг. Тэгтээ нэг ингээд хол явж чаддаггүй. Тэгээ нийлэхлээрээ баг ингээд нөгөө дайлаар мортчихдаг, хүчтэй болдог. Тэгээ яг нийлэх гэж л жоох ууддаг. Тэгээ Хатаг аймгаараа нийлж чадсан байна. Сум гээл тийм шууд ингээд яшдаг. Аймаг гээл амар хурдан нийлдэг. Тэгээ тусдаахаараа нэг юм. Nice. Окей. Тэгээ цаашаа ингэ өршлөлтөд яваад аалхаад бидний цаг ер нь дуусчих чинь тий. Зүг. За тэгээд өндөрлүүлэх тийш нэ ер нь хандуулаа. Цаашаа дахиад өргөжлүүлээд ярих юм бол одоо баг дуусахгүй байна. Тэгээд бэлээд ямар ч сан маш их баярлалаа. Тэгээд бид хоёрын бас подкастын маань анхны дугаар. Тэгээд бас өөрөө чинь бас жилийн анхны подкаст гэдэг одоо нэвтрүүлэг подкаст гэж чинь тэрнээс аягүй олзорох хүчтэй байна. Тэгээд бид хоёрын подкасттай бас баян хамтаагаарай. Бид хоёрын зорилго бол ерөөсөө одоо энэ карьерийн амжилтанд хүрсэн хүмүүс маань өргөлж юм гялцал байгаагүй арталтан дандаа юм олон хүчин зүйлүүд байдаг. Тэр болоныгоо бас илүү дэлгэрэнгүй нээж хариулах юм зорилготой подкаст байгаа. Тэгээд Бако Монголиада баярлалаа. Тэгээд гайхалтай сахан коктейл авъя. Итали вайн уу гэх юм бол эднийхийг зориорой тий. За тэгээд Беллада баярлалаа. Ажлын амжилт хүсье. Баярлалаа. Окей. За баярлалаа. Баярлалаа.